Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. I am Motors. I am what I am. Pearl on the tag. Zubroka. Би анх ингээ өгмөгч ингээд ухаантай юм шиг харагдах гай чигээ шагаад төсөөх гэдэг. Гэж байгаа за юм фак тэгэл. Гой фан те. Илэрэл тэнэг юм бичээл тэгэл. Тэгээ тэнэг юм чаашаа тэ ер нь хичээхээ байлаа л тэгэл. Зөвлөхөд бол нэг амар нэг ухаантай биш байж нэг ухаантай харагдах гал чигээд тахвал тэнэг штт. Зүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнээ нүмэн намайг долон байсан ч одоо харин цогон байна. Хитэн бэг юм зүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнээ нүмэн намайг долон байсан ч одоо харин цогон байна. Цогон гэхдээ хүн тамаа хүндэлтэн хөнгөн биш гэсэн үг хамаа хамтаа хитэн мэн ч мөн хамаа хамтаа хийн чиний дотор нүх хамаа Түрш таглан кама бүх хамаа хитэн цаас чам бэтэр намаа үг хамаа мэдээс бүтсэн хүртэл мөнгө олно галаа авч гарахгүй бол энэ ч хүн болон байн хитэн бэг юм цогондээ надад миний хүсэн бүхэн байна ажлаа намайг гүхнээ нүмэн намайг долон байсан ч одоо харин цогон байна сайн байцгаана уу манайха подкаст руу минь цаашин дугаар та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. Тэгээд Powered by Airplane За Powered by Airplane аяли үгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээд подкастыг манд байнга дэмжиж ажилтдаг хамтрагчдаа энд дурдах хэрэгтэй ах бид бүхэндээ Pearl-д тайг цэвэрс бид бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Amo XM за Сан Мигэл бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн Zubroka-гийн Jim бид бүхэнтэй хамтарч ажиллаж ихэлсэн байгаа. За тэгээ зочдоо та бүхний өмнө танилцуулах бэлэн болсон байна. Подкаст маань Тамир үргэлцэн ирсэн байна. Хойдоо үргэлцэн ирсэн байна. Ама инхтер нар үргэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За одоо ингээд байнга сонсдог, ингээд тулааныг нь үздэг хүмүүстэйгээ ингээд хувь заяаны ирэхээр хамт суух ингээд ийм хувь заяаны ирэхээр хамт суух ийм тохиол заяадаг юм байжээ. За сайн явж ирцгээе юу? Өө сайн явж ирлээ. За яваал ирлээ. За тэгээд Монголд ирсэн сэтгэлийн их асуу гэж бодлоо л да. За Монголд ирсэн ямар байна даа амар гоё. Гоё. Айгу өөрчлөгдсөн байна. Бай гоёлсон байна да. Утаал амар юм тий. Одоо юу? Үгүй би гараад юу вэ гэсэн чинь наа чин зүгээр эхлээл. Одоо утааг байгаа шүү дээ гэдэг шүү дээ. Одоо гоё цэнгэг дээр шүү. Одоо утаа нь баг фэчон дээр явж байна гэдэг. Юу гэдэг. Юунд дээр явж байна? Одоо яг фэчон тоглолч дээр явж байна. Монголд ирэх хэр удаж ба? Миний 10 жил болсон шүү дээ. 10 жил. Аагүй 8 жил минь 2 жил болоод Монголд ирээдээ болчихоо 8 жил. За төгөлдөр ч юм болохоор 6 жил гэсэн тий. Ер нь одоо ингээд 6 жил Монголд ч юм уу 6 жил за окей бүр 18 жил байхгүй байжгаад ирэхээр юу гоё юм. Чимж гоё шүү. Тлаадлаа. Бүхэн аав ээжтэйг уулзахаас ахвал. Аха. Найз нөхдөд уулзаал. Гоё мах идээл. Хоол идээл. Жинхэнэ мах. Жинхэнэ мах идээл. Төгөө мах идэх юм дуртай. Мах love the me. Би нэг юм юу яадаг вэ? 30-30-д амар дуртай. Тамирагийн 30-30-д айгүй дуртай. Тэгээд тэрийг би өөрсөө байнга хэлдэг ингээл янз бүрийн рил мэлэн дээр ашиглал. Тэгээд бид тээр ингээд би нэг Instagram дээр нэг зарна гэсэн байнгуутал нь би шууд наадах чинь тэгвэл маань авъя гэдгсэн аахгүй. Тэгсэн чи тэгтээ нэг үйл ойлголцод үүсцээ. Хэдээр авах юм гэсэн чинь 600 өглөө. Хэдгэлээ? 500 гэсэн чи би бас тавч юм авчи гэсэн чи доллар штэ бро. Тэгсэн чи би шууд яг бодлоор бол тэгвэл маань хотлаа байна гэдгсэн надаа бэлгэлэхэр болсон. Тэнгүүтлээ Америкаас тэрийг авчирсан те. Ямар сайн
Тэгээд цавцаа авчихсан одоо надад гардуулчих. Яа. За ингээд За бай бро. За баярлаа. Энд тэгээд айгуугаа түүхтэй те. Эндээ ингээд Муур мэйч. За тэгээ энийг гоё Тамирагийн одоо хамгийн дуртай хипхоп дуунуудын бас л дээгүүр орж ирэндээ 30 бол тэгээ. Оо энэ байхгүй юм шүү дээ гэж. Тэгээ гоё энэ дэр гоё дуусангууд л гоё сайн хэлгэнгүүтлээ би яг энэ дэр гоё ингэж яастаа гоё үлгэж хийж бодоод байгаа байхгүй юу. Жинхэнэ сүүнэр. Тэ тэнгуүлээ бас нэг подкаст орсон гоё цочтынхоо ингээд бэлгүүд надад байдаг аахгүй. Жишээл тэнд Big G-ийн цомог байгаа. Тэгээд Гинжингийн бас юм пянзыг надад өгч ирсэн. Тэгээд Майкл Джексны пянз. Майкл Джексон орсон. Майкл Джексон орсон. Тэгээ ингээд гоё тавьсан. Тэнгүүтлээ нэг аягүй гоё тавь гэж бодсон. Баярлаа. За. Яа. За өөрсөндөө баярлалаа. За тэгээ хэдүүлээ энийг үжсэн ингээд ийш нь ингээд тавьчих те. Дөдөө энийг авчуу. Зя. Нэг сүлт нь гоё сайн хийж байгаа тавьчихна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр нэг хит хитэн сэдвүүдийн тухай гоё ярилцъя гэдэг яг юу асан баа. Хит хитэн сэдвүүд болно бэлдсэн. Гэхдээ яг тэрний дагуу хэдүүлээ бас яг үндэ явахгүй ч байсан болно. Ер нь хамаагүй дээ. Тэгээд за инхтрээр сонь сайх юу байна. Тэгээд бас инхтэр маань миний мэдих хамгийн амар камбэкийг хийжсэн тулаанч байгаа. Тэгээд бас магадгүй тэ тулаан сонирхдаг хүмүүс байх юм бол тулаанч инхтрийг маань танихгүй байх юм бол бас өөрийнхөө тухай гоё мэдээллийг гоё танилцуулаач гэж хүсэж байна. Байж болно шүү дээ. За тэгээд 22 оноос хойш та Америк нэгдсэн улсын Сан Францискотын Dragon House холбоонд бүртгэлтэй тэндээс ранглагдаж тулаан хийгээд эхэлсэн байна. Тэгээд Америкт нийт 11 мэргэжилт хийсэн байна. Тэгээд ихэнх тулаанаа ер нь даваа тал болох ер нь босоо талаас ер нь дуусгаж байсан. Тэгээд сүүлд одоо UFC Fight Pass ер нь дээшээ том холбоонд тулдаад ирсэн. Нөгөө судалгаа амар өндөр бичлэг их үзэж тулдаг болохоор дээр нэг барилдаа нар их оноогоо алдаад ирсэн л дээ. Тэгээд сая сүүлд 8 сарын 2-нд одоо Barnacle UFC гэдэг одоо энэ Conor McGregor том нөхцөн гарын холбоо байдаг. Тэгээд тэрэнд Аризонад очиж 198 тамирчдаас 5 тамирч аавна гэд. Тэгээд Монгол улсаас төлөөлж чад тэр нь тэнцсэн байгаа. Тэгээ одоо хамгийн анхны талаанаа 11 сарын 15-нд хийх гэж байна. Өмнө нэг үзчихсэн нэг амар камбэк байна шүү дээ. Тэр ихтэй миний мэдхийн Монгол хүнээр би онцлоогүй шүү дээ. Тэр миний үзсэн хамгийн амар камбэк байсан. Үзэхээр огшаал те. Тэр бүр арай амар те. Тэр тулаан бол тэгэл бас юу л та амар бэлтгэл сайн байсан тэр үед. Яг чи Америкт очсон 2 дахь тулаан байсан. Тэгээ эхний тулаан дээр бол ерөөсөө яг хамаг юм зарж ирэлдэг өөрөө л яг дурлал очиж шүү дээ. Тэгэл яг эхний тулааны Португал тамирчинтай 31 секунд техний раунд дээр дуусгасан. Тэгээ Монголд ирээд нэг хүмүүс намайг дэмжиэд тэгээд анх удаага дэмжлэгтэй болоод тэрэндээ урамшаад за одоо л би зүтгүүлэх ёстой юм гэл. Тэгээ нэг хүн нэг усанд живхээр нэг юм амьдрал яг ингээл нэг нүдний урдаар ингээ харагддаг шүү дээ. Тэр зохиолж уустай мэдээгүй. Дээрээсээ ингээ зохиолж явахтаа л юу тэр одоо нэг спонсор хийсэн чинь контролдаа шүү. Зүгээр тэр нэг юу марагдахгүй зүгээр бүх юм ингэж харагдаад за ямар ч гэсэн бохцъя гэдгээ тэр үе ч гэсэн яг сахилгаатай амир сайн байсан болохоор тийгээс тэнгэр харсан байх л гэж бодсон шүү дээ. Яг шүүгчин ч гэсэн зогсоогоогүй тийгээс хариу үйлдэл тэмцэл явагдадсан болохоор тэгэл нөгөө давтаацсан нөгөө мөн хойд гарын хажуу ерөөсөө яг давтаалсан тэр чи яг тэгээ сандарсан үед үгээс яг ороод иртээ. Тэгээ онцхоор бөөн баяр болол дээрээс. Тэгээд шүдний хамгаалтаа шидэж байгаа сте тий. Тэр чи өөрөө ирэхгүй нэг шар хөдлөөд ингэ ямар лайтай спорт вэ гэж бодож байна. Ингээд зодуулсан байрмаар беста гэдэг чинь. Лайтай спорт. Беста гэдэг өрснө. Беста гэж яг өөрөө беста гэж шатдаг тий. Ямар ч тийм цаанаасаа тийш гард юм л яг шар хөдлөө чи юм өөлж мөөлгцэн нэг жоохон хөхтэйг цодулж яадаг гэдэг чинь тэр шиг л тийм сонир мэдрэмжлээс тэр. Би тэрийг анх үзэхдээ тэгж бодсон аахгүй. Нөө нэг яалтчгүй нэг амар камбэк болохоор нөө нэг юм угаасаа юм хайлайтуудыг тавьчихдээ штэ. Монгол өнгөж ерөөсө бодоагүй байхгүй.
Тэгээ би анх үзэхдээ өөст ямар камбэк хийчих гэсэн чинь Монгол хүнийхээ юмыг шеэрлж ийсэн болж таарад. Тэгээ би тийм бүр Монгол хүн юм уу гэж бодож байсан аахгүй. Өчигдрийг үзчихээ тэр үүсийн яг руу явуулчихлаа шүү дээ. Бичлэгээс аа what you say юу. За чи миний талаар ингэ алгасахгүй байн гэж Гаш ажиллаж шүү дээ. Аха. Зү. За тэгээд хэдүүлээ өнтер ярилцах сэдвүүдээ зүгээр би шууд сайхан хэлээд өгчий гэж бодлоо. Эхнээс нь гоё сэдвүүдийнхаа тухай ярилцаад явъя гэж бодоод. Тэгээд хамгийн ихний сэдв болохоор ерөнхийдөө жоохон хипхоп бүгдээрээ одоо ч манай зочдын үед бол ямар нэгэн байдлаар бүгдээрээ ямар нэгэн подкаст ч юм уу нэвтрүүлэгт оролцож өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцаж ирсэн. Би бол хувьдаа мэдэхгүй байна. Би нэг ч орч байгаа. Харин тийм учраас хэдүүлээ гоё сэдвүүдээ гоё ярьчих гэж бодсон. За эхнээс нь уншчөө Тамир гэж юм бэ? Хипхоп их болсон шалтгаануудын тухай ярих гэсэн байна. За тэгээд Америкийн хипхоп калчер ер нь ямар байдгийг тухай бас өөрсдийнхөө мэдэрсэн зүйлсээс ярих гэсэн байна. За тэгээд өвс яг хар тамхи муу юм уу гэдэг сэдв байна. За тэгээд Мэдсүгийн утга гэсэн байна. За тэгээд Канзас яга тамир болсон бэ? 30-30-ийн тухай гэсэн байна. Би гэхдээ эндээс энэ асуултаар эхэлчихүүл яасан гэж бодож байна л да. Мэдсү рекорд гэж байна шүү дээ. Лейбл гэж явд юм уу? Мэдсүг юу гэдэг юм бэ? Тийм лейбл гэдэг. Мэдсү анх манус Mad Music гэж эхэлсэн аахгүй. Маа Наба гэд найз ирээд Kansas City ирээд за ингээм юм хийгээд тэгээд Mad гэж Монгол ахын төс гэсэн үг аахгүй. Тэгээ Mad Music гээд тэгээ манай хитэн хармаар найзууд байдаг тэднэр дээр очив юм маярч наадах Mad сүүгээ шаа гэж тэгэл за Mad сүүгээ шаадаа тэгэл түүл бас гоё утгатай юм ш тэ Mad сүү Монгол ахын дүүс юм биш тэ. Одоо Mad сүү чинь ер нь үүсгэн байгуулагдаад хэр их удаж Mad сүү дотор ер нь хин ямар артистууд харьяалагдж байна. За артистуудаас гадна бас зөндөө хүмүүс харьяалагдж байгаа бах тий. Нэг амар болуулаа ши. Наа чи Наба байна. Тэр анх эхлээд манай Доминик гэдэг найз байна. Тэр болохоор зүвээ. Тэгээд Того байна. Манай Бороо дээр байна. Биширлээ, Нүүдл байна. Young Draper гэх рэпер байгаа. Тэгээд Lil Kale гэх рэпер байгаа. Одоогоор л яг лейблд бол тийм. Kansas байгаа. Дом монголчууд биш юм биш үү? Тийм. Тэр жоохон монгол талаа ингэж байгаа. Америк руугаа чиглэх гээл тий. Одоо манай тэр хоёрын бол амар дуу гарах гэж байгаа юм л. Тэр бол catchy, амар catchy. Гоё дуу гарах чаа тэр. Mongolian Brothers гэж юм шүү дээ. Бараг монголын тийм юм биш үү? Mongolian Brotherhood. Ахын дүүсийн холбоо. За төгөлдрийн хувьд хойд ав гэж байгаа шүү дээ. Надад бол анх сонсохноо бүр ингээд шууд ёстой нэг catchy те. Би бүр ингээд what ийм нэр ямар амар нэр өгч би анх сонсч ирсэн аахгүй. Тэгэнгүүт яа хойд ав гэж нэр өгсөн. Тэгээд хойд ав гэдэг утга учир байгаа л ах та тий. Хойд автал. Минийх утга мөхтэй байхгүй. Зүгээр би зүгээр нөө одоо Бекатрина гэр байгаа шүү дээ. Бек ч 10 жилийн өгөх таг. Тэгээд бид хоёр зүгээр яг явж байгаа л зүгээр тухай зүгээр ягаад ч нэг жоохон сошиал медиа дээр жоохон сонирхтойс болохоор зүгээр Instagram-ийнхаа нэрийг зүгээр өөрчилж ийсэн тухай зүгээр. Тэгээ би зүгээр инээдтэй юм гэж бодоод зүгээр хойд ав гэсэн аахгүй. Тэгээ яг дуу иж гиснийхаа дараа яг өөртөө яг тийм нэр өгч амар бас тэнийг асуудал юм байна шүү дээ. Яг өөртөө нэг тийм лаг нэр өгчгөөд тэнийг нэр өгч гээд байгаа шүү. Тэгэл за бодоо гэж бодсон ш наа нэрийг чинь бидэгтэй. Тэгээд за Instagram-ийнхаа нэрээр авчигээл. Тэгэл ер нь хойд ав гэлс. Нэх амар юм хүн бодоогүй. Тэгэл зүгээр л инээдтэй санагтаал. Подкаст румын хамтрагчаар XM бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр XM Broker маань 15 жилийнхаа ойн хүрээнд хэрэглэгчдийнхээ арилжаанд шаардлагатай бүхий л зүйлсийг шингээж, за experience-ийг нь илүү тухтай байлгах цоошин интерфейсийг та бүхэндээ танилцуулж байгаа юм байна. Big Human XM. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод туршаад үзээрэй. Подкаст румын хамтрагчаар XM бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тамирчин болохоор Канзас байсан шүү дээ. Тэгээд Канзас үйж хагаад яагаад тамир болчих вэ? Бас дараа нь юм байна. Эхлээд Канзас гэт ямар очиртай, дараа нь солигдохтой ямар очиртай. Үгүй Канзас гэж зүгээр анх чинь дуу Дукатай хийжсэн байхгүй юу? Тэгээд Дука анх яг танилцаад бид хоёр чинь бизнесийг танилцж байгаа да. Бизнес хийж байгаа да. Гарид. Тэгж байгаа да. Тэгээд нэг фристайл майл хийхгүй юу?
Тэгээд тэгсэн чи тэг босс болгээ аян дээр фристайл хийсэн байхгүй. Тэгсэн чи метр ингэ тэгэл дуу анх тэр босс болыг хийгээд тэгээ би яг өөрөө би одоо өөрийгөө юу хүү виста өөртөө нэр өгөн чаашаа гэл яг тэгжсэн байхгүй. За чи Канзасаас ирсэн чинь Канзас гээ яриад идэв чи Канзас гээ шаачих. Тэгээд тэгэл Канзас. Тэгээд Канзас байнг. Тэгээд дараа нь яг тэнэг санагдчихсан. Канзас хэрнэ гадаад нэр мөр шаацсан тэгэл. За аав ээжийнхээ өгсөн аваг нэрээрээ эхэлдэг. Тэгээд бүр Б эцэг Тамир тий. Тийм манай аав чинь Батбаяр гэдэг байхгүй. Тий. Хамгийн гол нь яг Тамир гэж дуудвал бүр яг Б эцэгээр нь явдаг тий. Тийм цэг байхгүй гэхдээ Б Тамир. Б Тамир. Б Тамир. Б Тамир. Одоо тэгэхээр чи одоо ер нь бол баг AKA болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Б Тамир гэхээр тий. Тэгж ойлгож болох уу? Тий. Яа. Гэхдээ бас гоё санаа шүү дээ тий. Яг аавынхаа заавал огийг оруулаад Б Тамир гэдгээр явна гэхээр бас гоё санаа байна. Өөртөө нэр өгөрч тэнэг байгаа юм чи тэг. Ялч тэ нэ вэ. Зүг. За инхтэрийн үед болохоор Mad Suit ер нь яагаад тариалагддаг вэ? Ер нь дуу муу бас хийдгүүгүй юу? За ганц хоёр дуу. Одоо ганц хоёр дуун дээр ажиллаад байгаа. Дүүнэртийг одоо Америк нэгдсэн улстай анх танилцчихлаа. Тэгээд сая ирээд тэг бид нар зөндөө хүмүүс бас манай дүүнэр санал тавиад тэ тоглолтыг ингээ бүхэл юм дээр юм байсан. Тэгээд өөртөө хийя Тамирын хүртэл заахаа зөмрөө өөртөө хий. Монгол тэ хипхоп гэж одоо юу вэ? Яг утгаар нь үзүүлээгээл. Тэгээд бид чинь ханцуу шумлаад орцоод тэгээд асар их ажил төлөвлөгөө зориг гэл. Тэгэл яг нэгэн зүгт харцсан явж байна. Тэгээ одоо ерөнхий менежер гэж явах юм да. Зөв. За продюсер ч одоо манай продюсер гээд нууц наятан байгаа штэ. Танай найз бодс гээд рок. Сүхөө. Зөв окей. Маш ноц. Нууц ажиж шастаа тэр. Нууц залжлаа штэ. Рокер үйлчлүүлээрээ. Чи ороо штэ юм мэрэж тэнгэж за би тэгж гэрэнчлэхгүй гэж. Цаа ч бас кофений бизнес айгуу удаа хийж байгаа тий. Болцогтой бас айгуу олон жил найз. Гэтэ бид нар ч сакс тоглож танилцсан. Цаа ч сакс тоглолт шүү дээ тий. Сакс тоглолт танилцчихсэн. Тэгээд саксанд одоо үнэхээр одоо яг над шиг тий. Одоо бокс ч болсон баг тий. Тийм баг тий. Цаа ч бол яг над шиг зүгээр амар сайн бол биш гэхдээ дуртай тий. Би бас яг өөрийгөө тэгж боддог байхгүй юу? Би ихтэй найзгаа үзээтэй гэж боддог шүү дээ. Муу юу гэж. Саксан дээр үү? Тий. Энийг харж байгаа. Хайсгүй. Өнөөдрөх нь надад томроодсон юм да. Би ч гарааны 5 алддаг шүү дээ гэсэн чинь. За тэгвэл сүхэ тэгжил бодсон юм байна те. Окей. За тэгэнгүүтлээ. Таач лиг тоглоод идэв шүү дээ. Тийм шүү дээ. Бид хэд чинь болохоор нөгөө нэг би одоо нөө Fellas League болцсон. Монголын хамгийн их хүнтэй лиг болцсон нэг сонирхчдын лиг байгаа даа шүү дээ. Тэр хамгийн анх найзуудын лиг гээд би зохиож явахад болдоо сүхэнтер орж ирчихсэн аахгүй болцсон хүнтер рокер орж ирж ирсэн. Тэгээд эднийх чинь бас айгуу сайн явсан. Тий. Тэгж яваад юучсан тэгээд танилцчихсэн. Тэгээд саксаар танилцсан найзууд их байна. Сакс бас их гавьяатай их юутай байна. Миний ч одоо спортын сурч саксан мөнгө шүү дээ. Тийм. Тий. Манай 10 жилийн багш ч одоо бизнес чөтгөрүүдийн тасалжуулагч даваа нэм гэж юм байдаг шүү дээ. Төлөв яах вэ? Тий. Дөвшин баяраа гэдэг чинь маань сурвал. Биш 50 төстэй инженер. Тэр үед бол яг л саксан мөнгө илжиг утгаар нь сургууль тэрэ байрлж яадаг тийм л. Тэр сакс тоглодог хүмүүс гайг байд шүү дээ. Сакс тоглодог хүмүүсүүдийг тэгдээ боксын багш нар айгу мөрс бол тэгээд энэ зохилч өөрөө нэг амар хүчтэй зохиодог юм биш дээ ингээд бүр ингээд чангараад. Чи зөвхөн нэг сул зогч техникээрээ зогч л хүн дээрээ тог тасалж унааж байгаа юм. Тэгэхээр бас сакс тоглодог хүмүүст боломж байгаа ш. Өөрийнхөө спорт руу уруулах гад те. Би яг нэг юун дээр гардаг штэ. Түрүүний нэг дуу Тукат хийсэн чи юу лээ? Өдөр бүр мөнгө олох чи. Босс бол штэ тий. Тэр нь маа нэр Габи амир дуртай штэ. Бид нар машин ташинд ингээд 50 явж байгаа Гав чинь тэгдэг хөхгүй. Инста ингээд цаагаар үүлэмжнэстэй амар гоё дөө би энд амар дуртай. Тэрэн дээр нөө чи дохоод идэв штэ тий. Тэгвэл би ч нөө дох ямар амар хэцүү гэдгийг мэддэг байхгүй юу? Тэнгүүд шууд ингээд нөө арай өөр өнцгөөс харах үнэлэмж шууд дээшилж байгаа байхгүй. Тэр ихтэй яхаа чуд намхаа шидэлтэй. Тий. Тэ чи стандартаар дохно үстэй.
Яа одоо тоххо бэлцээлээ гэж. Тэгээ дохдог байна гэдэг чинь л чанга шүү дээ. Тэр чинь өөрөө бас амар том зэнзүр байгаа даахгүй. Тэгээ сая Chicago нүгэд чинь тоглох сакс тоглохгүй байгаа юм чинь. Тэгээд яг бас байнга сакс тоглодог байхад л ганц хоёр тавьчихдаг л юм. Тэгвэл чам хартаа тий. За тэгээд дараагийнх нь болохоор би нөгөө 30 гэдэг дунд амар яддаг байна. Тийм үнэхээр дуртай байхгүй тий. Тэнгүүд одоо би одоо ингээд сүүлд хүртэл хэлж байгаа ингээд нэг юм хамгийн дуртай 5 дуугаа нэрлэхгүйд би одоо нэгт нь 30-ыг одоо оруулдаг. Бүр одоо би ч одоо 35 6 хүрж байгаа. Гэхдээ өдий хүртэл миний сонссон хипхоп дуунуудаас номер 1-т би 30-ыг тавьдаг байхгүй. Одоо энэ чинь нэг жил гарангийн 2 жилийн өмнө гарсан уу? 24 он уу? Жил хагас хаа. 24 оны тийм 3 сарын 13-нд гарч ирсэн байхгүй. Манай ахын төрсөн өдөр байхгүй. Манай бурхан болцсон. Тэгээ зориулсан дуун байхгүй. Тэр тийм учиртай юу те. Би яг тэрийг асуу гэж бодсон. Тэр нэг юм сүнстэй дуу гэж байдаг бол 30 бол ста жинхэнэ сүнстэй дуу. Тэгээ 2 жил дарсан шүү дээ. Яг эхлээд яг бичээ уйлээд чадахгүй. Эхний бадгийг биччихээ. Тэгээд К-хаас асуудаг ч юм уу. Тэргээл 2 дугаар бадг дээр нь тэгээд бодоол үзээ тэг хайцсан байхгүй. Тэгээ яг ингээ гаргаад харангуут уйлчих гээд тэгж байгаа л 2 жилийн дараа миний бадаг бит 2 дугаар бадгийн битсэн чинь яриа сул санагдаад байсан байхгүй. Тэгээ нэг ганц хоёр найзтай үзүүлсэн чинь болж штэ. Тэнгүүт нь заа. 30 хатгадсан шүү. Над руу бол хатгадаг даа байхгүй юу. Би бол гэхдээ нэг юм яг юм хамгийн хайртай эргэн тойрныхоо хүнийг бол яг үнийг л алдаж үзээгүй. Тэгтэл бас л алдсан юм шиг л мэдрэмж төрүүлдэг гэхээр тэр бас амар хүчтэй байгаа юм л та. Тэгээд би 30-ийн утга учирыг асууя гэж бодоод байсан. Тийм манай ах болохоор юу? Одоо би ингээл доомоо гэл ер нь амар нөлөөсөн. Миний амьдралд бол амар нөлөөсөн. Би өмнө одоо нэг юм боддггүйсэн юм шиг те. Нэг философик хүн байсан. Тийм. Сайн маш сайхан хүн байсан. Тийм. Бас дуу хийн манай учраас дуу хийдэг байсан. Одоо 10-ын 70-гийн зөөлөн сэлэх гэдэг дуу хийдэг шүү дээ. Тийм тэрийг сонирхолоос. SoundCloud дээр байгаа. За дараа нь сонирхноо. Заавал сонирхсан юм шиг. Одоо би нэг юм сүнстэй дуу гэж байгаа шиг та хэдийн бодлоор яг юм сонсох дуртай хийдч сонссон үүддгүү сүнстэй дуу гэж хүн болгонд л байгаа ах те. Та хэдийн бодлоор ер нь хой хүний чи өөрсдий чинь сүнстэй дуу ямар дуунууд байна? 30. За 30-аас гадна тэгвэл. Гомитгүй сүнслэг гэхээсээ илүү зүгээр сонсоод ер нь хизээч сонсон зүгээр яг гой байдаг гэвэл цэцгийн хөгжим. Тэр бол авар дуу шүү дээ. Хаашин. Тэг клик бүүмийн буруу газар зүв цагт. Тэр бол ялчгаа. Тэг өөр яг санаанд орж ирэхгүй. Яг цагаад болохоор орж ирэхгүй. Ер нь айгу олон дуу ингээл шафл хийсэн. Инхтэр тийм дуу байгаа юу? Би ч зүгээр хипхопоос бүр хөндлөн дууглаад хэлэх юм байна. Аавыгаа бас бурхан болцсон болохоор ер нь тэгэл Америкт явж байгаа хүний газар ер нь байж ихтэй Монгол дуугаа сонсож амар гоё шүү дээ. Энд бол нэг тоодгүй ч гэсэн. Тэгээ ер нь нөгөө нэг харин юу лээ Чингис хаан гэх нөгөө нэг хар азраг гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрийг сонсохоор яг нэг аавыгаа юм шиг төсөөлдөг шүү дээ. Тэр дуу л дуртай да. Одоо инхтэр болохоор Америкт тэр удсан бай. Би ер нь их удаагүй зүгээр 90 очи 22 12 удаа явчих удаа. Тийм үү. Би нөгөө нэг манай гэрийнхэн Чикагод амьдардаг байхгүй юу? Тэгээ одоо айгуу 10 хэдэн жил болж байгаа. Тэгээд яг Америк хүмүүнтэй суугаад ингээд ер нь тэндээ бүр ингээд карт март аваад байдаг байхгүй юу? Тэгээд би тэгээд нэг 6 сар явах цаатай тэнд байх хугацаанд гэрийнхэнтэйгээ гоё ингэж явчаад тэгээ ирээд үгүйс их юм олдохгүй. Амар үед тийм байлээ шүү дээ. Тэнд чи 6 сар үгүйс юугаа ихэв таних хүн байхгүй. Тэгээд тэгж жагаад за ажилд оръё гээд ажил хийлээ би тэнд очиод тийм. Тэгээ монголчуудын компанид ажилласан л та. Тэгээ очингуудлаа нэг юм барилга өгсрэлтийн юу болгодог нэг хауснуудын нэг дээдлийн дээвэр болгодог ажил хийдэг. Тэгээд тэрнээсээ
дэвшээд. Тэр чинь ингээд ийм юу хийдэг бас house was барьдаг компани уул нь болол. Тэгээ минийх ихлээр тийм нэг ийм бэлтаа зөөдөг ажил хийж байгаад бэлтаага наадаг болоод тэгээ сүүлдээ нэг ийм ингэж гэдэг болоод. Коко. Тэгээд чи 3 зорчт юм л ч тэр чинь тийм минь бүр цоороод тэгтлээ. Тийм болоод тэгээд хэдэн мексикчүүд надтай их хамт ажилладаг байсан. Тэгж байгаа сүүлдээ хаус бариад тэгээд тэгжсэн чи өө санжаа дуу тавиараа гэдэг нэг спикер тавьсан дуу тавьдэн штэ тийм. Тэгээд тавьсан чи авчиад нөгөө нэг ямар Монголын бишээ хиний үлээ нэг юм Монгол дуу авчиад тавьсан. Нотог минь ч үлээ хинийсэн үү. Гү тэрийг тавьдсан чинь буруудаад тэгсэн чи шууд бүгд ингээд амар ороод энд байсан хүмүүс. Тэр чинь гэхдээ ингээд яалтчгүй ийм одоо хідүүлээ одоо энд инээж байгаа ч тэр чинь тэнд бол амар сериусли байгаа байхгүй тий. Би яг юу хэлсэн шүү дээ. Зөөгч идэг байсан байхгүй. Тэгчээд шүн ингээд шал угаацсан. Ганцаараа тэнд ирэх шиг өстой даархаа маань. Төрийн тоолтой. Өөлж мөлөөш. Яг тэгдэм билээ. Ман ч яг Санжигийн сэрний хэлж бол яг танил мэдрэмж авчих. Би ч гэр бүлээр бас Андри гээд гэр бүлээр очижсэн. Тэр нэг 4 сар болол тэгэл заа угс. Гэрээс өөр нутгаас өөр гоё газар байх юм. Үүний газараас амьд чадахгүй юм лээ. Тэр ямар завгүй амьдрал гоос тийм. Тэгээ цаг хугацаа амар үнэтэй те. Кинон дэр ингээд баг төсөөлөө очисон газар шал өөр байхгүй. Өө өстой амар шагаал. Жинхэнэ заа чи ирсэн. Энэ хоёр л жоохон нууц юм уу гадтай тий. Энэ хоёр харин жоохон сүтэц шүтээч. Гэхдээ нэг зохиолын дууны клипнүүд байдаг ш нэг дээр үйт тэгэл нэг ихнэр нь үлдээл нөхөр нь гадагшаа очиж ингээл хар ажил хийж мэгэл те. Тэгэл яг яаж би ч бас 100 мөн солонгос очиж ажилдаг гэсэн болохоор барилга дээр ахнар махнар чи харалж марлцсан. Тэгэл яг цайны цаг магаар чи ингээл яг клипнэр гардаг ш аягтай гой мэдцэн. Тэгснээл хоёр нарыг үзэхтэй гэдэг байдаг штэ. Тэр миний хэлсэн газар гой мэдж мэдцэн. Би бүр яа зас өөр эд юм байна. Би нөгөө дуугаа сандсан. Энэ дуу юм алс холдгүний энэ утагт авигаа ихлэхэн зүүдэлээ гэдэг дууд шүү дээ. Тэр яаж байгаа юм бороод байгаа. Харин тий харангийн дуу байхгүй юу. За тэгээд тэгсэн чинь тэнд байсан ингээ бүх монголчууд бүгд амар ороод тэгсэнд нөгөө нэг компани захирал авахгүй хурж над руу амар муухай харангуудлаа маа утрашит. Яа. Гэхдээ тэр бас яг үнэхээр not joke байлээ тэр бас. Дараас нь Rihanna. Тэгээд юм ба. Гэтэ би нэг юм тэнд амар жоохон эвгүй юм анзаарсан нөгөө нэг юм хөгшин ахнараа байгаа штэ 50 60 гарцсан тий одоо аавын үеийнхэн байжснаа. Надад би нэг юм нэг өрөөнд дотор нэг юм дотоод заслыгээд бид тэр баг 7 хоног шахуу хамт юм яаж байсан. Тэгсэн чи ахын амьдрал ингээл бүхэн тодорхой болоод эхэлж байгаа юм. Яасан гэсэн чи 3 хүүхэдтэй 2 хүүхэд нь жоохон багт нь явцсан. Нэг нь гидсэнд нь багт нь Америк явгуутлаа очиж харалцсан. Тэгээ очиж ер нь бол нэг юм харахны тойрогонд орцсон гэх юм уу те. За эндээс Монгол орчих юм бол тэнд очиод надад ямар ч байр суурь байхгүй, хоёрдугаар ямар ч мөнгө олох боломж байхгүй гингүүтлээ 14 жил болцсон. Тэгээ гидсэндээс хүүхдтэйгээ уулзлахгүй 14 жил болцсон. Тиймэрхүү хүмүүс тэнд их байгаад л шүү дээ те. Зөндөө яг зөндөө тэр бол харин тий. Тэгсэн мөртл англигүй. Яг үнэ тий. 10 жил чад англигүй л бас байгаа л байд. Энэ Мексик латино тим эд шүү дээ. 20 жил болсон бас англиэр ярихгүй. Кепасо ялтай. Тэгээ англи хэлж нэг хэрэггүй л тэгэл болгочих юм чи. Ер нь Чикагод бас англи хэлгүй монгол хүмүүс бол амьдэрч шүү. Асуудалгүй. Монгол газар ажиллаад монгол хүний байр төрөстэй ч юм уу тэгэл болгочих шүү дээ. Би энэ зүгээр яг Америкт тайлт байхдаа тийм мэдэрсэн болохоор тэр бас хэр сериуслийн асуудал байгээл тэр талаар зүгээр альт яриа илж бодсон. Ер нь мөнгө амархан олддгоо шүү Америкт очиод. Гэхдээ тэт байхгүй. Оо чистэ Америкт байгаа баяжсан. Оо мэндэ хэдэн цаас дийлж. Тэгэл тийм биш шүү дээ. Амар үнэтэй тэгэл ажиллана тэгч. Хар шин залгана Монголын цагаар. Тийм Монголын цагаар яг тэнд яг өдөр заалгав. Өдөр бол. За энэ бистайг согтоо заалгах чинь та баг. Яг тэр чин Чикаго ч 13 цагийн зөрөгтэй шүү дээ тий. Яг тэгдэг баг шүү. Тэгээд хипхоп Америк гэснээс ер нь Америкийн хипхопын калчер одоо соёл нь монголчуудынхаас одоо яг
юугаараа өөрөө яг тэндээ байхаараа шүү. Ер нь Америк culture тэгэл хипхоп шүү дээ ер нь. Тинчээ. Яг Америк гэвэл одоо хипхоп л шүү. Тийм. Ер нь амьдрал culture амьдралын хэв маяг юм да тий баг. Тийм тэгэл элэ Чикаго ч юм тэгэл гангстер шүү дээ. Тэгэл тийм хаасайгуу тэгэл цагаан магаан хүүхдүүд whatever тэгэл гангстер шүү дээ. Тэнгүүд одоо майд сүй дотор жишээлбэл одоо дандаа монголчууд биш өөр одоо Америкийн артистууд байна шүү дээ тийм. Тэнгүүд одоо бидний мэдгүй бид нар бол одоо ингэ суперстаруудаа л мэдээд байгаа байхгүй юу. Тэгвэл одоо ингээд бидний мэдгүй нэрд гарч чадаагүй хэр их тийм амар агаас рэпрүүд байдаг вэ? Оо зү. Тумбом тий. Бүгдээрээ л рэпер шүү дээ. Яг хөөд ороод солгын автоматаа гэдэг шиг. Хөөд ороод тэгэл бүгдээрээ нэг захын хар баачка гарч ирэл амар өглөө шүү дээ. Тэгэл харж гэлтгүй тэгэл ёо. Дэрэл ирнэ гэл. Яг боломж байхгүй. Бид нар тэнцээ байхдаа яг зориг тийм биш хэвгүй. За ингээд гоё камер мемертэй те ингээд юм хийж чадаа сурцсан те арай жоохон сурцсан те. Тэгээд тийм боломжгүй хүүхдүүдэд ингээд хүүдэрээ бол дуу клип хийж үгүй гэл тийм санаатай явчихсан хэвгүй. Одоо ч байгаа л да. Одоо манай нээс нөхдөд байгаа тэгэл тэр ажлаа хөрвүүлчлээ л те. Амар скилтэй юу? Амар штэ. Амар. Тэгээ ай тавихад л тэгэл шааш. Бүр яг цусанд нь байгаа ах тий. Паг л үг мөг хэлж мэлэн дээ. Тийм. Тэгэл харж гэлтгүй тэгэл зөндөө. Тэнгүүд надад нэг юм амар сонирхолтой санагдаад байгаа байхгүй тий. Нөгөө та хоёр ч юм уу тий. Бид хоёр Монголд амар од штэ. Тэнгүүд юу гэж хүлээж авах вэ? Тэгж хэлэхгүй штэ. За та хоёрыг од гэж чи уусаа мэдчихэж байгаа штэ. Та хэд ч нэг уусаа найзууд л байгаа. Тэр чи айгүй аюултай штэ. За яг таньдаг хүмүүс ч яг таньдаг хүмүүс ч ингээд YouTube дээр ийм олон миллион view юм. Гэхдээ яг энэ теста баян юм шиг. Яаж баян гэж бодчих тий. Яг их баян байхгүй тий. Тэгэл тэрийг тэгээд ер нь нэгэснээр нуун гэсэн ярихгүй шүү дээ. Монгол дахин цаашаа тэгэл яг таньдаг хүмүүс шүү тэгэл ярихгүй шүү тэгэл. Ямар ч юмстай юм бэлээ. Одоо жишээлбэл танаа лейблд чинь байгаа одоо найзууд чинь бол тэр ихтэй мэдж байгаа шүү дээ. Тэгээд би ус Монгол view мөнгө олдох юм л шүү дээ. Гэхдээ яг бас тийм байгаад чинь бас нэг бодлын гоё юм шүү дээ тий. Ер нь бол би ингээд бас Монголд бас гоё шаад штэ гэдгээ хэлвэл бас тэрийг би өөр ингээд Тамирагийн өмнөөс бүр ингээ өнгөрмөр санагдаад байгаа байхгүй тий. Тэгээд чамтай нэг дэбэлдээдэг хүн чинь Монголд ийм амар шаад штэ гэдэг хэлмээр санагдаад тэгжтэй хэлдэг үстэй хэлээрэй. Тэр өнгөрөөш тасал манай тий. Манай ганц хоёр найзчдэл 20-30 мянган view мэт болчих штэ. Тэр мөрөнгөр бол амар өнгөрөөш тий. 20-30 мянгараа юу? Гарч идэ. Подкаст румын хамтрагчаар Сан Мигель бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан гиз дүүрэх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигель лайтаас мэдэрэй. Подкаст румын хамтрагчаар Сан Мигель. Одоо ерөнхийдөө Америкт таад маань ямар ажлууд жишээлбэл хийжсэн бэ? Тэгээд анх очиод ажил хийсэн юм. Тэгэл хийхэ болтлоо. Ажил хийсэн. Зөөгч хийсэн, барилга хийсэн. Офис ажиллаж байсан. Гэхдээ офис нь барилгын компани байсан. Тэгээд би ямар офист ажиллаж байна гэдэг чинь би хамаг офисын ажлыг дуусгачих жоох байхгүй юм. Чи наа чи талбай дээр барилга хийлгэж за боллоо. Яханд боллоо чааш тэгэл хэсэг хийж байгаа л. Тэгэл ер нь бол тэгэл ажил хийгээл амьдраад байх чинь яг миний бас би ярэ арчаагүй визтэй болохоор ч юм уу. Тэгэл яг биш байгаа хөх. Тэгэл за тэгэл ер нь доомоо хийсэн бах таа. Тэ ямар нэг юм хий. Яг ингээл ажиллаж ингээл цалиа авал ингээл тойрог ингээл явчихж байгаа шүү дээ. Тийм. Тамирагийн сторинууд дээр нэг юм байн гарааддаг. Та хэд одоо бүгд тэр мэтгэлгүй. Ер нь бол те нэг юм яагаад өвсийг хориод байгаа юм бэ те? Болохгүй штэ. Энэний төлөө хүнийг шорон цуулгана гэдэг чинь бас те үнэхээр муухай шийдтэй гэдэг юм те. Пив ууж болно те. Тэгснээ сахар гэж болно. Сахар бол амар муу штэ. Сахар бол сахарнаас бол хамгийн их өгдөг байхгүй тийм. Тэг өвс одоо яг тамхи хамаагүй мó. Тамхи амар мó. Энд чи бүгд тамхи татна. Арх байна. Арх вейп татна. Вейп татна. Энэ вейп. Тэнгүүд одоо юу гэдэг юм байгаа. Тэр чин бол яг одоо хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн газар байгаад байгаа шүү дээ. Одоо нуулгүй хэлэхэд жишээл би ч гэсэндээ Таиланд очивол хуулиараа зөвшөөрсөн газар бид тэр өвсийг татаж үзсэн. Яа байж зүгээр л ямар нэг за яг хоо heroin одоо юу гэдэг юм мөсцөс тэтэр бол моо шүү дээ.
Гэтэ тэд нар ч ихсэн ер нь яг үндэ ер нь амиа орлсон ч ер нь хүн яад юм ер нь. Яг Монголд хүн ам баг мах гэдэг юм болоо тий. Түүнээс ер нь хохин штэ ер нь. Тэгэл байгалийн хууль тий хүчтэй гоё зүгээр амьдрын хүчгүй тэгэл жалгараал яг мөрөөдө тоглоомд ороод амьдралаа алдчихуулна, эрхэн дураа амьдралаа алдчихуулна. Гадаа явж байгаа машин дээр зүгээр тэгэл Монгол хүний тэнгэр заяал шийднэ. Тэгвэл тэнгэр заяатай Чингисийн Монгол гэдэг таахгүй. Тэгснэ монголчууд ухамсар хүрээгүй өвсөн дээр чадахгүй. Тэнгэр заяатай Чингисийн Монгол дэшээс юм уу те. Яг өвсөн дээр ингээ унах гэдэг юм бол яг хүсэн хацны Чингис хааны Монгол тиймсдэг. Тэнгүүд одоо юу гэдэм байгаа би бол асуух гэдэг юм нь хар тамхи гэдэг нэг юм категори гаргаад ирчих. За юу бүр яг тийм зүйл байгаа байхгүй те. Нэг юм ангилц хар тамхи. Өвс тэгвэл яг хар тамхи юм. Хар тамхи л дэмээсээ орвол бүгд хар тамхи шүү дээ. Юмнууд ч одоо drugstore гэдэг шүү дээ. Дэмээсээ бүх юм drug, alcohol, drug, сахарч drug. Тэгээд кофе, кафеин, drug. Тэгэл ясаар л хөгжимч drug шүү дээ. Хөгжим хамгийн амар drug байхгүй. Хөгжмөр одоо ингээд дэлхийг толгоо эргүүлж штэ. Одоо гэрц одоо энэ чинь дөлгөөн байгаа байхгүй. Дөлгөөн амар лаглаг юм шиг. Тийм юм ярих хамаг юм чинь дөлгөөн ингээд одоо математик одоо тэрхэнд ороод үгүй чихээр сонсож чихэнгээд тарих ойлгуулад тэгээ сонсогдож байгаа штэ. Тэнгүүт хөгжмөр бас ингээд хүмүүсийн тарих одоо хөгжим бол одоо гоё хөгжим сонсоход хөөрөл гоё болно. Одоо жим хийж явах ч гэсэн те амар хөгжим сонсвол яг pump up цаг хөгжим сонсвол хүч нэмж ордог ч юм уу те. Тэгэл ээжийн тухайд сайд юм сонсвол нэмж амараад ордог ч юм уу те. Хөгжим бол яг жинхэнэ хамгийн амар drug байхгүй. Тий. Яг drug хэрч одоо яг орчуулдаг хараад цаар тамиг болчих гээд байна л да тий. Гэхдээ яг drug-ийг хэдүүлээ ингээд өөр зүйлс нь авч үзвэл бас ийм л донтолт гэж үзэх юм. Донтолт. Донтолт гэх юм уу? Тэгээ хөгжимч донтолт л та. Тэгээ донтолт чинь гэхдээ донтолт бол явчих тий. Тий. Тэгвэл инхтер ч юм болохоор бас яг нэг юм хар тамхитай холбоотой контент хийж байгаа тий. Тий хийж. Тий. Тэрийг инхтер хийж байгаа юм байна шүү дээ. Би мэдээгүй л тий. Тэгээ сая л ихээр мэдлээ. Тэгэнгүүт нь бол за одоо цөөн хүн амтай манай улсд бол болохгүй л тий. Миний байр суурь бол. Тэгээд манай одоо нөө залуучууд юм шиг мэдлэггүй гадагшаач явж үзээгүй яг тийм төвшөрсөн эрх зүйн орчинд нь ч үзээгүй. Тэгээд одоо юу ч гадныхны харсан өнцгөрөө тэгээд хэрглэж үзээд одоо Монголын өвчтөд ягсан дэр боловсрч үзээгүй л бас нэг хүнийг ингээл хайчдаг ч зүйл юм те. Тэгвэл тэрнээсээ илүү хүсээд ингээд өөртөө тарьж бариад гар хуруугаа тайруулад илүү их ингээд онтоод шít. Тэр нь өвс чинь нэг өөрөө бас жоохон нэг юм хар тамхины гүүр гэдгээр бас байд юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Би ч өөрөө бас ер нь gateway үзээд үзээд тий. Бас нэг спорттой уучраад бас тийм зүйлээс бас асар хөндөй шолтож чадсан учраас бас нэг залууд өнөртэй. Одоо миний хүүч удаас 13-тай. Бас мэд сурсан ч харсан үтсэн мэдснээрээ болохгүй шүү гэдгийг бас нэг сонирхож байгаа хүмүүсийг бас болчоосоо гэдэг бас. Гэхдээ болохгүй шүүгээ хэлж болж байгаа хөө. Тэгэхгүй шүү барьж авч шоронд хийх бол утгагүй байхгүй. Тэр чинь амьдрал шүү дээ. Энийг бас ойлгохтой нөгөө нэг ингэж ойлгох хэрэгтэй. Хүн нөгөө Монгол хүн чинь нөгөө нэг уламжлал гэж юм байгаа шүү дээ. Хизээч Монгол хүн босгон дээр гიშгдэггүй шүү дээ. Яг түүнтэй адилхан яг л бас нэг гадны хар соёлыг бол өгүүлж өөртөө хэлсэн л бол тэр үзэл бодолтой үнж тэгээд өөргөө завгүй ойлгоод зөв зүйлдээ донтоод явуулаас зүгээр. Юм дээр юу байхгүй. Тэ бас айгу амархан аз жаргал хийгээд байгаа байхгүй. Тэр чинь аз жаргал ч юм тэрлээ аз жаргал тэ. Гар хангалгал гэж шүү дээ. Аз жаргал тэ. Тэнгүүт ямар ч амьдралын итгэхгүй болоод ингээл гарын үзүүртээ аз жаргал нь тийм муухай зүйлс шалтгаан нь өөр амар удаан л та тий. Гарыг гарч болохгүй хэдэн сар үргэлжилнэ. Тэгэл нэг яг цусны эргэлт явагдсан толгойн дээр ихтэл ингээл нөгөөтгөө гэдэг шиг. Тэгээ тэр болгонд өөргөө ялан дийлнэ гэдэг чинь бас. Яа Монголд болохоор хар тамхи гэдэг байхгүй. Яг чинь боловсрал олгоод энэ ингэт юм аа, энэ ингэт юм аа, энэ ингэт юм аа, энэ ингэт юм аа.
Тэ мөс шаагаад билж шүдгүү болно ингээд амьдрал чинь тэ гарч болохгүй одоо юу гэдэг heroin одоо opioidнууд хэрэглэх юм бол гарч болохгүй шүү дээ. Гарахаар яг болцохоор ингээд withdrawal болоод өвдөд ингээд өөх гээд амар хэцүү те тэгж мэгдэг. Бүгдийг ингээд тийм хуруу гараач тайруулна одоо юу гэдэг тэгэл үхэн шүү дээ. Тэгэл зарим нь хэтрүүлэл үхэн те. Яг ямар ч боловсрал байхгүй. Тэнгүүч өвсөн татчих гэсэн. За өвсөн юм чинь өвсөн ингэ шаад юм. Тэгвэл мөсөн шаа бүр гоё шаах байх гэл те. Тэнгүүд яг нэг юмд оруулчих чинь ингээд олон ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхгүй ингээ өөр л хүн кофе ууснаа шууд за архийн ууя гэл тэгдэггүй л өстэй те. Тэрээр Монгол хүн босхон дэрэг ишгдэггүй гэдэгтэй адилхан үзэхгүй шүү гэсэн бодол байгаа бол тэгэл яг үзэхгүйгээр л хэрэгтэй. Тэр найз нөхдийн хүрээллийн ятгалганд бити ор үзэхгүй л үзэхгүй шүү те. Ирүүл байх ч сайхан шүү. Хүн байвал тэгэл өөрөөргөө ялан дийлээ тэрнээс гоё урамшаад өөрийгөө завгүй байлгаад бас нэг гоё байгаарай л гэж хэлээ. Монголчууд бол тэгтээ нэг юм жоохон одоо бол одоо ингээд залуу үе бол бүр айгүй хэцүү байгаа шүү дээ. Бүр chemical юмд бол ер нь бол живцсэн байна гэж Монголыг яриад байгаа хгүй. Тэгтээ энэ нь бол ялчгүй болохгүй тийм үү? Болсон шүү дээ. Тэг chemical юмд ороод тэгээд одоо хөл гараа тайруулаад үхэн үхээд бас ялан адилхан байгаа даа хгүй. Тэр чи тэгэл шээснээс гардггүй гэснээ өөр синтерик юм шаадаг ч юм уу тий. Бүр Чикагод ингээд нөгөө архины хориг гэдэг зүйл байсан шүү дээ. Одоо нэг алкопон гэдэг нэг гангстер хүн гэдэг. Тэнгүүд архины хориг тавигдсан ч гэсэн хүмүүс ямар нэгэн байдлаар арх зараал байсан байхгүй. Тэнгүүд Монголд юмыг хорьсон ч гэсэн хүмүүс хорьсон зүйлээс нь зүгээр цорхог нь олж чаддаг л байхгүй хүмүүс ямар нэгэн байдлаар хориод тэгэл болоод байгаа шүү дээ. Тэгэл ганг маф янз бүр юм үүсэж байгаа шүү дээ. Маф цаав хамаг юм чинь тэгэл харт тамхир л санхүүждэг юм шүү дээ. Тэгээд одоо дэнерт өвс зөвшөөрөөд хамаг гангууд нь багсч магсаад айгу зүгээр болсон л татврынхаа мөнгөөр зам барайл. Юмд ингээ нэр өгнө гэдэг чинь амар авьяас байгаа байхгүй тий. Одоо drug-ийг жишээлбэл хар тамхи гэж яг хин нэрлээд хизээ хар өнгөтэй ч юм уу тий. Тэр яг тамхи ч юм уу тий. Яг тэгж бас хизээ нэрлсэн юм бол би бас жоох гайхаад идэв шүү дээ. Тэр Америкт бас нэг тийм байд юм бэл шүү дээ. Яг хамгийн анх өвсийг хууль бус болгосон шалтгаан нь амар арьс өнгөний үзүүлэлттэй хүн, racist хүн. Тийм Мексикод харууд л өвс татдаг тий. Өвс татгаараа амар ууртай болж ингэж хүмүүс рүү ингэж дайрж атаклдаг гэж хүмүүст хэлээд тэрнгээр хууль батлуулаад өвсийг анх ингэж хууль бус болгосон гэж. Өвсийг зүгээр ашиглал амар их зүг юм байгаа байхгүй. Одоо зүгээр өвсөөр цаас идэг гэж байгаа байхгүй. Модноос би нэг зүгээр Instagram постлаарсан л та гэхдээ 4 acre модноос 4 acre өвсөлгөр хидэх илүү цаас гаргадаг ч гэлээ. Тийм бас арсан. Олс юу гэдэг лээ? Монгол нэр нь өвс. Олс өвс гэдэг лээ. Тэмэтгэв. Бара өвсөөр түлсч идэг гэсэн. Тэгээ одоо яг Монголд чинь тэгэл хуулиараа болохгүй л гэсэн бол одоо тэгэл болохгүй шүү дээ тий. Тий болохгүй л гэсэн учраас тэгээд Монголдоо л хэдүүлээ хууль дүрмээ сайхан захиад ингээд явах одоо хэрэгтэй хаа. Би саяхан нэг тест өгсөн. Өгсөн үү? Ааха. Зүг. Би яг гарч илээ. Ааха. Энэ сэдвээр би нэг бас цагдаагийн байгууллагатай хамтраад би нэг хэд хэдэн бас дугаарууд хийсэн. Тэгээд бас яг энэ сэдвээр бол гэхдээ цагдаатай биш яг нэг юм хар тамхинд донтцсон хүмүүсийг хэрхэн яаж хэмжүүлэх үү? Тэгээд одоо тэр бол өвчин байгаад байгаа байхгүй тий. Одоо үнэхэр chemical юмны хувьд бол бүр ингээд үхлийг сонгох юм гэдэг чинь өвчин болцсон байгаа. Тэгэхээр энийг яг донтсон өнгөхөөс илүүтэйгээр өвчин гэж үзээд хэрхэн яаж хэмжүүлэх үү? Тэгээд бас энийг би хэрэгэлцэн гэдгээрээ шоронд орчин гэдгээс айгаад хүмүүс өөрийг яаж хэмжлэхээ мэдгүй хин хандхаа мэддэггүй юм. Тэгэхээр тэрэнд бас зориулагдсан тийм эмнэлэг бас байд юм бэл. Тэр эмнэлгийн яг хамт олныг үрж яг ингээд ярилцчихсан аахгүй. Тэнгүүд бас яг одоо энэ бүр яг одоо үхлийн замыг сонгож байгаа одоо тэр юу л нэг хамгийн амар хүчтэй нэг юм фентанил морфин. Морфин ч юм уу ерөөсөө хүн алаачдаг юм шиг юм байл шүү дээ тий. Heroin шүү дээ ер нь бас. Нэг класс. Тэгэнгүүт одоо тэр мөрөнд донтсон хүмүүс ч өөр хийдгээл 7 найзын 6 нас орсон ч шиг тий хагас жилийн дотор тий Монголд бас үйл явдал байгаа байхгүй. Тэр нь бүр ингээ зарим нь мэддэг юм жаах шиг. Тиймэрхүү нөхцөл байдалд оронгуутлаа хэрхэн яаж гарах вэ гэдгийг одоо нэг шууд хандыг ихээр шууд шоронд ичэх гэдэг. Энэ тохиолдолд яг яах вэ гингүүд яг тэрнээс гарах арга замыг нь хайгаад олцсон. Тим эмнэлэг бас байт юм билээ Монголд. Тэгээ тэр нь шууд өөрөө ингээд очиод мэдэгддэг тий. Би болоод ингээд өвчтөн болцсон.
Ингэх гээд энэс гармаар байна гэд тэрийг шууд үнэнээ очиод хэлэх юм бол шууд юугаа очиж оронд хийчихгүй тэр чинь гарах арга замыг олоод эмчилт юм билээ шүү дээ. Монголд чи тийм бас байт юм билээ. Тэр чинь тийм хүмүүс туслах хэрэгтэй байхгүй. Тийм яг үн тийм. Яга шоронд авчиг гэдэг юм тийм. Яг ингэж нэмж ад үзээд. Нэмд ад. Гэхдээ ер нь бол эцэст өөрийгөө л ялах хэрэгтэй. Ер нь тийм өөрийгөө л ялах хэрэгтэй. Тэгэхгүй одоо моторгүй машиныг түрээд хаазан дээр. Би бол одоо энэ контент хийснээс биш янз янзын мэдээлэл авч байгаа юм. 14 настайгаас тариа тарьсан хөхт байгаа. 22 нас хүртэл. Хүү ээж нь 7 хоногт ингээд шипризийг бэлдэж өгдөг. 7 хоногт одоо нэг л тарьдаг болсон. Бараг тэрэнд нь баярлаад байгаа юм шиг. Тэр чинь амар юм байгаа байхгүй. Тэрнээс гадна тэр ээж хүн бол ингээд хүүхдийнхаараас явсараа бүр амар мэддэг болсон. Бүх хүмүүсүүд мэддэг болсон. Тэнгүүд ийм 400 500 хүүхдтэй миний мэдхин гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр имгэнэл л байгаа шүү. Тэгэхээр энэ боловсрал олох хэрэгтэй тий. Яг л боловсрал. Дээрээс нь тэр имлэг гэдэг бас нэг хүн ярьж байсан. Тэр нэг залуу бас оюутан болоод энд ирсэн бэл. Тэгээд тариа эхэлсэн. Тэгээ ээж аав нь мэдэнгүүтээ ээж аав нь хайжгаад нэг имлэг болоод бас одоо чинь яриад байгаа имлэг гэж магадгүй. Нэр нь юу вэ? Нэрийг одоо мэдэхгүй нэг мэдсэн ч юу хэлээд яах те бас нэг имлэг л юм шиг л. Тэгэхээр тэр имлэг төвтөрсөн чинь нэг өвчтөнгүүд хүүхдүүд болохоор чинь бүгд яг л тэр сэдвээр ярьдаг энэ хоорондоо. Тэгээ нөгөө чинь бүр илүү мэдлэгтэй болж гарч ирээд. Бүр тэрний талаар бүр амар хоорондоо тийм ярьсан. Тэгээ тэрний дараа гарч ирээд бүр улам лав тэгж тэрэндээ ороод тэгээд хуруугаараа тариулсан байгаа. Тэгээд тэр хуруугаар энэ тайрсан эмчин өртөл одоо манай контентэнд бас орж ярьцлах хөгжижсэн. Тэгэхээр тэр ээж аав нь бол хэлдэг юм л тэр имлэг твтүүлсэндээ маш их харамсаж байна. Тэгэхээр тэр бас сэтгэл зүйн талаас нь ярьж чадаагүй байна уу? Тэр хүүхдүүдийг бас тэгж тусгаарлаж имжлэх хэрэгтэй юу? Хооронд нь бас тиймийг яриулах сэдвийг тэ хідүүлээ юу яриад бүр илүү сүлж явуулаад бас тэгж хохирсон хүмүүс байна. Тэгээ би нэг айгуу сони юм анзаарсан. Тэр нэг эмнэлгийн хүмүүс дотор хоёр ч хүн нь шүү дээ. Одоо тэр эмнэлгийг байгуулсан хүн нь болохоор хар тамхитай тэмцэх хилцэд ажилдаг байсан цагдаа хүн байсан байхгүй. Тэнгүүтлээ тэр яасан гэхэлэр за эдрийг барьж ороод нэмэргүүн байна гэдгийг ойлгосны үндсэн дээр нэг ёсондоо эдрийг ерөөсөө эмчлэх юм байна. Эдрийг айгаад байд юм байна те. Арга замаа олдгүй байна гэдгийг мэдсний үндсэн дээр эмнэлгийн нээсэн байхгүй. Тэгэхээр тэр бол барьж хороод болчдөг зүйл ерөөсөө биш байгаа даа. Хороод өгч штэ. Тэр чинь өвдөө өвдөө. Тийм л юм билий. За энэ сэдвээс холдохгүй бүгдээрээ ёо. Тийм хэрэглээрээ өгтөөдөө. Тийм ер нь тэгээд жоохон юмаа судалтай интернетээр үзэлтэй би та. Эргэж гисэн амар донтой шүү дээ. Салганаал ингээл уухгүй л хөвчих гэлээдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл ер нь юмыг тэнзүрийн тааруулаа ялгая. За одоо ингээд та усаа бол бөөр өвдөн тий. Тэр юм шиг. Яг энэ тий. Окей. Тэнгүүд одоо ингээд нэг нь 10 жил 6 жил Монголдо байхгүй байж байгаад Монголд ирлээ. Тэнгүүд яг ингээд гадаад байгаа хүний нүдээр Монголын хипхопыг сонсоод Монголын хипхоп ер нь хэр явж байна. Одоо гоё шүү дээ. Гоё. Азиудтай харьцуулбал манайх бол Азийн баг номер 1 л хипхоп улсах тий. Тийш та ер нь өөр манай шиг рэп хийдэг Аз улс наа гэл жоохон мохоо. Гэхдээ ер нь бол манай шиг рэп хийдэг улс бол нэг байхгүй хаа. Тайланд Майланд энэ төр бол тэгэл гоё юм шиг байлээ те. Бид нэг мэдэхгүй л те. Сайн мэдэхгүй л. Гэхдээ Монголоос илүү рэп хийдэг Аз улс л Монгол хэл чинь өөрөө бас яг тэгж раймаа бичиж амар л яг гоё үг бичих ч бас Монгол хэл чинь өөрөө бас жоохон арай хүн санагддаг байхгүй. Бас уран цацсан те. Монголд бас culture нэ те бас гудамжны culture те тэгэл яг бүх улсад л байгаа л да. Гэхдээ миний бодлоор Монгол бол яг Азад бол хамгийн амар шатгал рэп улсах. Гэхдээ яг тэгэл яг тийм төгс юм чаашин те. Одоо тэгэнгүүт таад бол яг тэнд байх хугацаанд бол бас Монгол рэперүүдийг бас таарна үсттэй. Очин штэ те нөхдүүд. Тийм таарсан. Тэгэхээр ер нь таардгүй. Ой таарна ч гэж тэгэл яг можи ирсэн. Гинжин ирсэн. Жи яах ирсэн. Тийм. Десантах ирсэн. Тийм, десантах ирсэн. Нартай болцсон. Тэгэнгүүт штэ тий одоо би дахиад нэг асуудаг юм асуух чинь. Би нэг салбар болгоноос
Одоо тэнгууд юу аа? Инхтрүү солтоор өөрөөс солцоогаа та хоёроос өөрөөс солцоо. Гарааны 5 гэдэг байгаа байхгүй юу? Аха. Тий. Та хоёрын бодлоор одоо яг энэ хипхоп индастри дотор байгаа гарааны 5 нэрлэвэл хэнийг нэрлэх вэ? Одоо байгаа юу? Тэ. Гүг хамаагүй. Яг хипхоп индастри хизээч юм. За талигач Дайм банкийн MC таах. Тэгэл Ихтэй I Stop in Boggy. Ах. Жиах. Гороо. Кахыг оруулж байна. Тэгээд татарын заяах. Багдаа сонсдог хамгийн их сонсдог байсан хүмүүс хэлчихлээ. Би тэгтээ Дайм банкнийхөө сонсож байгаа сүүлдээ сонссон. Тэгтээ бол айгу шинжээг явж байгаа сонстой. тийм айгу. Тэнгүүтлээ сэлгэнд нэг хүн бол энийг баг. Цэцэхийг оруулаа. Окей. За, төвлөрөх. Яг хоо би бол дандаа л хэлдэг уусаа. Яг надад бол уусаа хамгийн шилдэг тамираг гэж би уусаа хэлдэг байхгүй. За тэнгүүт би ах нарыг бол дээр доор нь оруулж уусаа чадах байх. Тийм болохоор клик бүүм гэдгээр нь тэгээд ялчгүй татаар сонсдог байсан болохоор заяа тий. Тэгээд одоо өөр чинь зааж бодох юм. Яг хоо тийм wordplay гэдэг юм анх Монголд хамгийн анх хийжсэн ч баг Rocket Bay шүү дээ. Тийм болохоор яг Rocket Bay яг бас үг бичлэлт амар сайн байхгүй. Гэтэ би нэг сонсдог биш. Гэтэ яг Rocket Bay гэж хэлий. Тэгээд цэцээх тий. Би гэхдээ дээр доор нь оруулж хэлдэг шүү. Тийм ер нь дээр доор биш. Дээр доорч гэж асуугаагүй л дээ угаасаа шүү тий. За тэгвэл нэг хүн сэлгэнд аваад энийг баг. Сэлгэнд авбалоо. Өөрийгөө. Хэнийг хэлж галцсан ч тий. Харин ийм их лаг хүмүүстэй юм байна манай хипхопчод жоохон тэгэж бандсан тий. Тэгээд ялчгүй MC-ийг хэлнэ. MC-ийг бол ялчгүй хэлнэ. Амар ер нь бол pioneer гэдэг хүн шүү. Pioneer гэдэг зүйл чинь одоо MC тах чинь өөрөө тийм хүн байсан шүү дээ. Ер нь rhyme бичлэлтэн дээр тий. За тэгвэл дахиад хипхоп төр нэмээд сууж юм. Монголоос яг хамгийн гоё шүлхтэй тий. Лирикс гоё бичдэг хүн гэвэл хэнийг гэх вэ? Ках. Окей. Ках. Яруу нэрэгчтэй. Одоо тэнгууд одоо энэ битмейкерүүд бас айгүй хүчтэй орж ирж байна л да. Айгүй олон болчихсон тий. Тэнгууд за окей бүгд бишрэл тойроод бишрэл гэж хэлэх бах тий. За бишрлээс өөр. Нүүдэл гэж. Нүүдлээс сайхан жалуу штэ. Тий, янз бүрийн жалуу штэ. Мөнөө сайн. Би яг тийм битмейкерүүдийг сайн танихгүй юу. Тийм мөнөө манай бит тэр шат штэ. Тэр жиах тэрэн жижигээд дууны битийг хэлсэн. Алагос айгу мундаг зал шүү дээ. Цаа чи инженер тал дээр бол ярихгүй. Яриа хөрөө тий байгаа байдал бас заавал зааггүй айгу мундаг зал байл. За инхтрийн хувьд хипхоп хэлэх үү эсвэл тулаанч хэлэх үү? Надаас тулаанч. За окей тулаанчсан. Эхний ер нь 5. За би бол одоо ах нарыг л хэлэндээ надтай цуг бэлтгэл хийж цуг тэмцээнд явж ард нь гардаг. За хүүгийн амар төвшөх байна. Данагийн бат гэрлэх байна. За миний уунж ус төглөн дээр хамгийн гоё бэлэг өгчээсэн энд ирд ах байна. Солонгос эрэхтэй бүр зорин зэрэг яг бэлгэлжсэн. За толдгүй ч гэсэн яг толдын шиг бүр хамгийн супер залуу коуч гэдгээр нь нямсрын багш хэлнэ. Тэгээ босоодлооны шилдэгүүдээс их юм бол одоо төр хоёр бат эрдэнэ замент навч тийм үү төрөнд шин. Тэгээ энэ залуучууд байна да. Нэг хөргөл байхгүй юу? Бага хэл хүн тэгээд тустай хэлээд гараад ирхэлгөө. Мундаг штэ. Ер нь л мундаг. Манайч бас ер нь бүгд л ер нь дэлхийн шилдэг холбоод орчлоо штэ. Монгол залуучуудаас бүхэл газар байна да. One Championship, UFC. Тэг манай дүүнэр биш шүү дээ. Одоо бүр шилдэгүүд Нэмжаргал байна. Намсраа байна. Итгэл байна. Батчир байна. Тэмүүлэн байна. Ер нь мондөг залууч зөндөө ер нь бүгд л ер нь аврах. Шанцид бол бүгд л тэгэл яг тэр манай ирээд шиг клик бүүн гэдэг шиг шанцсан юм гэж ер нь жигд сайн. Манай Монголын залуучууд бол үнэхээр сайн байгаа шүү. Хожуу энэ спорт бас яасагт бас бүгд шилдэг холбоонд орцсон.
Удахгүй гой холбооны авраг болох хаа. Инх хөргөлч бас амар шүү те. Инх хөргөлийн талаар дуртай байдаг. Би бол тулаан авцдаг яг. Тэ. Мэдгүй. Тэ. Нэг тун штэ. Асар нэг тун. Тэ. Янз. За л би чи. Би зөвхөн байна уу? Би зөвхөн байна. Чи тэ. Тэ. Подкаст румын хамтрагчаар Pearland тайг буюу тайгын сув тэмээх цоошин Монгол минералтай ус бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр энэхүү ус маань жирийн нэг ус биш байгаа. За яагаад вэ? Гэхдээ энэхүү ус маань за ерөнхийдөө Италиас орж ирдэг эрдэс минералтай уснуудыг бодох юм болвол за найрлагын хувьд адилхан ч гэсэн 3-4 дахин хямдхан монголчуудын үлдэрсэн ус гэдгээрээ онцлогтой гэж хэлж болно. За энэхүү ус маань за нийтдээ 65 улсын оролцдог Water Expo 2025 хэмээх за дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн оролцдог тэмцээнд оролцоод 2 дугаар байранд орсон. За энэхүү ус маань яагаад 2 дугаар байранд орсон бай гэхлээр маш гоё амттайгаас гадна за өөрмөц эрдэсийн найрлагатай гэдгээрээ 2 дугаар байранд орсон юм байна. Ингээд подкаст румын хамтрагчаар Vitafit-ийн Pearland тайг буюу за тайгын сов тэмээх бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. За подкаст мэт та бүхэнд үргэлжлэн үрж байна. Power by Airplane аялын өгчий гэдэг өөрөөтэй явдаг байгаа. За бид айгүй их юм уугаад айгүй шээлээ. Хүнлий махан шээлээ. За тэгээд юу ах гэж байгаа? Тоглолтоо их гэж байгаа шүү дээ, тий. Та хэднээсээ эренгүүтлээ шууд л нэлээд л завгүй харагдаж байна да. Ямар хурдан шийдрүүд ямар хурдан үйл ажиллагаанууд вэ, тий. Бол нь 91 сар мар амрыг гэж бодсон байхгүй. Тэгэл амарсангүй. Тэ. Амарсангүй юу эсвэл хүмүүс амраасангүй юу те. Тэгээд юу тэгээд хийгээч гэдэг. Яг нэг цаг нь л тэгэл таарчлаа л да. Тэгээд яг нэг бол дараа 100 юм уу эсвэл яг нэг шинэ жил өнтер болчихгоор чинь хүмүүс чинь шинэ жилгээ. Тэгээд чинь тэгэл за 11 сард госъё гээл тэгэл ярьж байгаа л гослаа те. Гослаач гэж гусах чинь. Хизээ хаана вэ? Мэдээллийн нэгжлэх. Би яг бас яг тийм нарийн мэдээлэл мэдэхгүй л. Тэгээ 11 сарын 8-нд step renewed. 11 сарын 8-нд. Тэгвэл VIP байхгүй гэсэн үү? Тэгээ VIP байх. Why? Яг хүмүүсийг ялгуур салгуур хөтлөж. Тэр нь тийм VIP байхгүй зүгээр л. Одоо яг fan zone гэдэг байгаа өөрөөс. Тэгээд бусдын зүгээр. Тэгэхээр ч одоо нэг юм жоох юм. Одоо би жишээлбэл чиний тоглолтыг л үзсэн заяа. Тэгэнгүүтлээ нэг юм сууж муугаад ширээ мөрэн дээр ууж муу. Чамд VIP урилга өгч. Зүгээр урилга гэдэг шүү дээ. VIP зөвхөн урилгаар шүү дээ. Тийм байгаа юм уу те? Тийм байгаа гэхдээ. Санжаадаа нэг өгчтэй. Тэгтээ яг тоглолт гэдэг чинь өөрөө бас яг энэ крафттайгаа ингээ хамт ингэж байж ингэж хамт ингэж одоо ингэж нэг бас mainstream хипхоп тоглолт шүү дээ. Тэнгүүт нэг ингээл тент нэг юм би бол гэхдээ ингэдийн жил тоглолтууд дээр нэг ер нь бол гэхдээ тэрэн дээр байнга сунаж байхгүй. Одоо яг байнга сууд хүмүүс байдаг баг. Би бол жишээлбэл яг тэрэндээ гоё ингээ сайхан уугаас ууштай тийм. Сайхан ууж муугаа халаад найзуудтай байж. Тэгэл тэр ер нь өөрийгөө угаасаа гарчдаг байхгүй. Тэгвэл бас айгүй сонирхолтой байд. Гэтэ яг тэгж хийхгүй байсан ч одоо яах вэ би тоо. Яг дараа жил нөө битам шиг юм яриад байна тий. Дараагийн 100 стадионд л хийхдээ тэгэл VIP энтертэй байх. Энэ тоглолтоо болохоор зүгээр тэгэл тэгээ найзтай хамааttайгаа хаалга эртнийх Монгол аханд үүсдэг тий. Тэгээ ер нь эрт очин тэгээ эрт очиод тэрээр байж л бах. Тэгээд хүмүүс болж игэл тэрээрээ төгжрэлтэй тэгээ тэрийг хэдүүлээ ууж муугаад хэдүүлээ би нэх уухгүй. Тэгээ хэдүүлээ тий. Та нар сайн эхлээд уугаарай. Жинхэнэ мэд Mongolian юу лээ? Мэд сүч юу лээ? Монгол аханд өстэй. Жинхэнэ Монгол аханд өсөрөө тэн цоглоё гэдэг. Тэр нь л гэхдээ би тоглолтод амар баярсан. Би ихтэй хөө энэ ямар нэг юм тоглолтын сурчлагаа биш шүү. Угаасаа бид хоёр ярьсан байсан. Бид хоёр бичиж байгаа те. За чи ирүүл заавал эхлээл минийхд орно шүү гэдэг. Угаасаа бид хоёр ярьсан юм их байс. Тэгээд гой нөө 30-30-ийнхаа под цаацыг өгнө гэж ярьсан байс. Тэгээд ярьсандаа л ярьсандаа л байгаа шүү. Тэгээд бас гоё тоглолт хийж байгаа нь бас амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Тэгээ энэ Монгол улсын энэ зах зээл дээр тамирын тоглолт хамгийн хурдан
тикетэн зарагдаж. Тэ NBA финал шиг зарагдах байх л гэж бодож байгаа шүү дээ. Зарагдаад эхэлсэн шүү. Зарагдаад эхэлсэн үү те? Мэдээлэл өгч болох уу? Хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Нийт хэдэн хүн орох вэ? Тийм нийт нэг 5000 тонн л орох байх. Тийм. Тэгээд 99000. Тэгээ фэн зон гэдэг байгаа. Тэр нэрээ өөрөөс 150,000. Тэгээд тийм л хоёр тикет байна. 99150,000 нэг нь бол тэр. Тэгээ 99000 яг хаа дээр сууж болно, нэг л доор ингэ зөксөж болно. Тэгээ 150 болохоор яг ойрхон тийм тикет байна. Би тэгтээ угаасаа яг Тамирагийн орндээс бол бас яг тэгхээс эренгүүтлээ шууд тоглолтоо госонгуудлаад араад ид. Хүмүүс болохоор тэгээдсэн аахгүй юу? Эренгүүтлээ энд ингэж хийж яхаар шууд стадионд хийхгүй гэдэг тэгээдсэн аахгүй. Ер нь бол гэхдээ тийм яриа та дуулцсан уу? Яг хөө иртэрсэн бол тех гэж үзэж магадгүй л байсан л байх л та. Гэхдээ яг хөө эхлээд гоё тий. Гэтэ одоо энэ ихний тоглолтын дээр чинь бүхтүү дуулагдана гэдэг бол аюу хэцүү шүү дээ. Тэгээ Тамирагийн листийг гаргаж өгсөн. Тэгээ ер нь бол яг олон төрцөн чинь 60 гаруй дуу зүгээр л наа бичиг тийм байс болохоор тэгээд сонсож үзээгүй дуунуудаа эрх зун. Тэгээ эрх зун бас бидний төлөөснөр бол одоо жигээс сүй гэдэг одоо Тамирагийн яг гадны яг залуу рэпрүүд нь Монголд бас энэ нэг залж болж гинүү гэдэг наач тэгтээ мэдхгүй наач асуудал хилийн хөрөг мэрэг гинэ фэлоны бол явчихаар гадаас гарч явдаг юм. Ирэх судалнаа тийм ирэх жил явчихсан. Тэгээ гоё сюрпризүүд байх болно. Гоё юм хийнэ. Би бол байсан бол бас яг л тэх бас. Гэхдээ энэ ч үгүй зөв штэ тийм үстэй үсээ одоо ирээд уус тоглолтоо хийгээд дараа жил стадионд тоглолтоо хийн тэгээд угаасаа бүгд дүүрнэ. Угаасаа бүгд дүүрнэ. Ерөөл Батар шиг ээ. Энэ баг ерөөл шиг хаа энэ угаасаа яг болох хэвээр зүйл хаа. Тий. Би бол тэгж бодож байна. Бас ихтэй Тамирагийн фэм Монгол хитрхи их байгаа л да. Тий. Та хоёр жишээлбэл би Тамирагийн тухай асууя та хоёр бас. Тамирагийн фэндүүд ийм их болох болсон шалтгаан нь юу гэж бодож байна? Тэгэл за дуу нь гоё гэж болчихгүй шүү. Угаасаа л дуу нь гоё. Тэгэл хүн болгонтэй адилхан ардын хүүхдэл юм чинь тий. Тэгэл яг өөрсдөө хүн ингэж Монголд байх гэж гисэн ингээд Америкаас ингээд дуу хийгээд ингээд энгийн бас ардын хүү ингээд хийж болдсон шүү гэж одоо үзүүлж байгаа штэ. Тэгээд манай ч өөрөө тийм ангро биш. Ангро гэхээс илүү ингээд хийж туулсан үдсэн амьдралаар дуулж байгаа хүн штэ. Тэнгүүт бас хүүхдүүд бас тэрнээс их урам зориг авдсан болов гэж би боддог байхгүй та. Тий. Тийм л энэ. Дүүм нь бол тэгэл яг л элдэм маяг байхгүй. Яг өөрөөрөө. Тэгээ хамгийн гоё санагддаг юм юу шүү дээ. Тийм нэг зовиргүй нэг яг нэг тэ бос чи ингээд ийм биш яг л хөнгөө авдаг шүү дээ. Үгээ тод хэлдэг. Тэр нь тэгэл бусдыг дэ байлдан дагуулдаг л үү. Хамгийн гоё. Наадхан дээр чи хэлэхдээ тийм баг. Би анх ингээ өг мөг чөнгөд ухаантай юм шиг харагдах гай чигээ шагаад төсөөх гэдэг. Тэгж байгаа за зэр фак тэгэл гоё фан тий. Илэрэл тэнэг юм бичээл тэгэл. Тэгээ тэнэг юм чаашаа тэгдэ. Тэ ер нь хичээхэ байлаа л тэгэл. Зөвлөхөд бол нэг амар нэг ухаантай биш вэж нэг ухаантай харагдах гэдэг чигээд тах бол тэнэг шүү дээ. Тэнгүү Тамира одоо яг таарсан юм. Тамира одоо ингэ дуунуудаа хийж явах та нэг одоо хой хүн болгонд өөр ингэсэн философи байгаа шүү дээ. Амьдралд хандах. Тэрэн шиг одоо яг дуугаа хийж явах та тий. Эсвэл лирикэ бичиж явах та ч юм уу. Ер нь яг юу бодож яг ямар философи баримталж ер нь хийдэг юмуд байдаг вэ? Мэдгүй одоо тий. Айнаас үгүй. Бишрэл тэгэл ай явуулна шүү дээ. Тэгэд айн ингээ өөрөө хэлчихдэг байхгүй. Тэг хаяа бас гайхна. Би амар өгцсөн шүү дээ. Аах л амар яадаг л шүү дээ. Санаа зовлоо өстэй. Үг мөвчж чадхаа болчихвол яана гэл. Амар санаа зовдөг л. Тэг. Тэг ер нь бол айнаасаа л үүдэн. Айн ихлээд ай өгөнгөт аяа сонсч бол айн яг ингээ зүрхэн шүү дээ угаасаа. Тэг ингээ аяа сонсч байгаа л зан дээр нэг юм байна даа гэл. Тэгээ нөө фристайл шаг хийх нь шаашаа. Тэгтээ ингээл аяа ирэхээр хийж үзэн штэ. Тэгж самсргүй тэгэл юм хэлээл. Ер нь би санамсаргүй хаяа ингээл ая тавьж явж байгаа юм хэлчихээр тэмдэглээ авчдаг байхгүй. Санамсаргүй амар гой юм хэлээд байдаг байхгүй.
Bars. Тэг. Сансаргүй юм л шууд тэргээ тэмдэглэж байгаа. Тэгэл дараа нь үг мөг бичиж байхдаа өмнө тэмдэглэж исэн юмнуудаас ингээл яагаал. За одоо арга харуулъя л арга. Энэ нөөц рүү ороход ингээл харагдах уу? Наач бүр ёо скролл нь бүр мангарч ичг юм шин. Амар их тий. Тэгэл орж ирсэн санаагаа тэгэл бичихгүй бол мартчихдаг болсон. Тийм сандгүй байхгүй яг ингээд. Энэ арга хідэн нөөц юм аа. Шээ. 1200. Тэгээд үүнүүдээ зүгээр ингээд юун дээр бичээд идэв юм уу? Зүгээр л утсан дээр бичээд идэв юм уу тий? Тийм. Шинэ үеийн залуус юм чи. Надаа болохоор яаж буугаад байна гэж нэг ягаад ч юм хипхоп бичдэг хүмүүс нэг юм дэвтэр гаргаж яад бичдэг юм шиг нүдэнд бол тэгж буугаад байгаа. Би 10 жил тахтай л хичээлээ хийхгүй яг үндэ ингээл үг мөг бичээ сууж идэх гэсэн байхгүй. Гэтэ тэр өгнөд шаахгүй л өгнөд л. Гэтэ тэгэл яа. Утч амар штэ. Устгах чинь дэвтэр чинь ингээл гэж ингээл. Би сая тэр жээл жоохон сонсон. Тэг ингээд цаасан дээр ичгээ шаахгүй. Цэндээ бол ялчгүй тасна л. Хөсний мөнгөөр авсан мөнгөөр гар утсан дээр дуу бичсэн гэдэг дээ. Хөсний мөнгөөр гэдэг дуу. Тэр чи яг үндэ өвсний мөнгөөр ихгүй. Харин би яг тэрийг л асуух гал. Хөлсний мөнгөөр гэдэг дуу яг өвсний мөнгөөр юм уу хөсний мөнгөөр юм уу? Яг хэлж байхдаа ч өвсний мөнгөөр гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд зүгээр үдж байгаа юм шиг тэгэл үдж байгаа юм шиг чаашаа тэгэл тэгээ өвсний улаан цайрын гिचгэн чаашаа ингээл тэгэл тэгээ манай нааба хэлчихсэн. Наадах чи яг хөлсний мөнгөөр гэж юм. За тэгвэл амар марцсан л юм шүү дээ. Тэгэнгүүтлээ одоо тэр нэг дуунууд тэр Тамирагийн дуунууд дээр нэг жилийн дотор өвжий гэдэг байгаа шүү дээ. Бид нар болохоор шүү дээ. Яг хүн нэг ингээл хипхопод ч мэдээж л ингээд өөрийгөө дуугаараа тодтох ч гэдэм юм уу тиймэрхүү зүйл угаасаа бүхэл рэперүүдийн үгэнд байдаг. Тэгвэл бид нар өвжий гэдэг сэдвээр ярилцсан өмнө. Тэг өвжий гэдэг сэдвээр ярилцсан. Тэгэнгүүт өвжий дотор юм багтахын яасан хийсэн пам гэд ярьжсэн чинь өвжий дээр бол 30-аас доош насныхан багтахгүй. Тэр гэж ерөнхийдөө ярьсан байхгүй. Тэгэхээр та хэдийн бодлоор ч өөрсдийн чинь салбар дээр ажиллаж байгаа өвжий гэдгийг яаж тодорхойлох вэ? Өвжий ч өөрөө all gangster гэсэн үг үстэй. Тий, all gangster. Original gangster. Original gangster. Тэгэл өвжий бол тэгэл одоо Монгол тэнцээ бол тэгэл бас 20 гарцсан бол өвжий штэ. Тийм зарим нь 20-оос дээшээ наслтгүй ч юм тий. Дээшээ. Тийм тэгэл яг би жилийн дотор өвжий гэл тэр зүгээр тэгэл өнгөрч байгаа ч юм уу тий. Би яг анхны дуу их занаг өнгөрөөд байгаа юм шиг тэгтээ. Тэр анхны ялыг үйлнийг амар явсан байхгүй. Ер нь миний ихний хитэн дуунууд бол айгу анхны айгу азтай бурхан тэнгэр хараад айгу азтай тэгэл айгу явцтай болцсон. Тэгэл тэгжсэн хэрэгтэй. Түүнээс хүмүүс чинь 10 20 жил тэгэл айгу хицээдэг юм чинь хэцүү байхгүй. Би тэрийг нэг амарханд хийцэн дээч биш л те тэгэл айгу азтай тэгэл тэнгэр ивэс юм тэгэл тийм. Гэтэ энэ өвжий чинь хүн болгоны хувьд нэг юм левел тийм шиг байгаа юм л та тий. Жишээлбэл төгөлдрийн хувьд яг чиний хүлийн зөвшөөрөгдөх өвжид очихын тулд одоо ямар замыг туулсан ч гэдэм үү яг хаана очиж өвжий болох вэ? Зүгээр ах нарыг л ер нь одоо Америкт тэгэл хүмүүс ч ах нарыг л өвжий л гэдэг шүү дээ. Хүүднийх ах нарыг тэгэл вараб өвжий гэж яг тэгдэг шиг тэгэл яг үүндээ яг өвжий байхын тулд ямар байх их би зүгээр байхгүй шүү дээ. Монгол тийм байхгүй л тийм томьёо шиг л үзээд байдаг байхгүй тийм ингээл ийм байж тийм байх хэрэгтэй гэдэг ерөөсөө яг үүндээ тийм надад бол тийм байдаг юм санагдах байхгүй. Тэгэл одоо жишээ нь би одоо төр ахыг тэгэл Америк хүн байсан бол тэгэл вараб өвжий л гэж ярина шүү дээ. Тэрнтэй л ер нь адилхан л байхгүй тийм. Ягаад тэгэхээр ахаа гэдэг үг Америкт угаасаа байхгүй шүү дээ. Англи хэлэн дээр угаасаа байдаг болохоор. Тийм бро гэж хэлдэг болохоос ш. Яг л тэгжил боддог да. Тийм үнэ. За. Өвжигийн шалгуур нь хаана очиод өвжий болох вэ? Яа. Дээшээч доошооч те. Хүндлэгдэж чадвал тэгэл өвжий юм биш. Бас хүлэн зөвшөөрөлт гэж хүлэн зөвшөөрөлт те. Тэр чинь тэгэхээр нэг юм заавал олон жилийн угаар бас олон жилийн бүр нөө дуршлаг дуулсан, хурцсан тэрүүгээр бас өвжий болж болно. Бас younger бас
тэр чи хийсэн бүтээсэн юм тэртээ тэргүй хөшин залуу бүгд сонсоод ирэнгүүт гэл хөндлөл юм уу да. Тэгжээс салах нь те. Одоо тэнгууд нэг юм заавал үлгэр дуураалаа гэж хэлээгүй шүү. Ер нь нэг юм хин нэгнийг хараад те хин нэгнээс улбаалж нэг юм одоо салбар руу орж байгаа шүү дээ те. Их төрөлжил хин нэгнийг хараад тулаанчлахыг хүссэн ч юм уу асгүй болвол те тулаан хийхийг хүссэн ч юм уу те. Тим зүйл байгаа. Тэнгууд та хэдийн хувьд жишээлбэл яг өөрийнхөө салбар дээр хин нэг нь одоо яг энэ салбар руу орох болсон шалтгаан нэг заавал нэг хүн нэрлэвэл хэнийг нэрлэх хүн тэрийг хэлж болох уу? Үгүй. Би жоохондоо л амар GZ2 амар үгийг ингээл маань найз дээр чэйжлэл ингээл тэр үчнээ дийлж бисэлтэй тий. Тэгэл чэйжлэл амар бүгд үг нь баг чэйжлсэн л гэдэг гэсэн тэр үед бол. Тэгээд тэгтээ л рэпер болъё гэж ерөөсө бодож байгаа байхгүй. Угсаа дуртай. Тэгэл тэнд очиод ажлыг л явж байгаа л. За ер нь писта би ингэж амтрахгүй гэл. Тэгж яхад манай тэр үедээс маань найз хүн одоо ихнэр юу яажсэн. Надаас илүү мөнгө хийдэг байсан баг. Тэгэл өстэй одоо энэ гош ажинд ямар нэг юм хийхгүй бол гэл. Тэгэл рэп хийсэн тий. Тэгээ бас Монголын рэпийг бас ер нь тэр үед сонсоол тий. Ер нь зарим нь гэхдээ хүмүүс амар худлаа шагаад гэсэн. Тэгэл хэлбэр шүү дээ тий. За надад бол ярих юм байгаа юм байна да гэл. Надад орог би яриг тий. Надад бол I got a story to tell ч юм уу тий. Одоо надад ярих юм байгаа юм байна гэл. Тэгэл рэп хийж үзсэн. Гэсэн чин гайгүй ингээл явцтай ажиг санагтал. Хүмүүс тэгдэм л айгүй урмаар ингээд амар яадаг л хүмүүс ирэл өө чи става юм моо ингээл тэнгүү чин бүр урамшаал тий. За ер нь болох ч юм уу тэгжсэн. За төгөлдрийн үед яг бараг адилхан тий. Үнэхээр л яг дугаас амин ерөөс дуу гэж бодож байгаа юм чи тэгэл. Яг анх Америкт очиход угаас яг очиход яг корона гарцсан байсан. Тэгэл яг тэр үуч яг корона гарцсан байхад ажил хийж чадахгүй. Тэг гэрээсээ гарч чадахгүй. Чи хипхопыг сонгоогүй. Хипхоп ч сонгосон юм шүү. Тэгэл яг тэр үеэр нэг гадуур мадуур үг мөв бичдэг. Нэг алхаж байхдаа ингээл үг мөв бичдэгээс горон цагаар. Тийм тэгэл яг тэр үед чи одоо тамирач ми багын нэз. Тийм бэкч маа багын нэз. Тэгээ би бас мөжтэй нэз. Тэгээд тэр үед ингээд бүгд л яг дуучин байсан болохоор ягаад ч би зүгээр үг бичээд эхэлсэн чинь тэгээд болох юм шиг санагдаад гинт ороод ирсэн. Автаас ажилтаа явцсан ардын сууцсан. Knees weak, palms heavy. Mom spaghetti, he's nervous. Тийм зүгээр ер нь тэгэл тушаал үтсэн. Тэгэл байж дөө. Сайн ч 8 mile шүү дээ. 8 mile үздэг өстэй. Тийм. Тэр яг нэг найз зөвхөнтэйгээ яадаг хэсэг нь маргааш нүглээ шок гэдэг. Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд хоёр төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлдөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн хоёр бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээр онцлогтой. Мөн тухайн ойн гүний за 12 төрлийн эми ургамлаар хийгддэг гэдгээр мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За инх төрийн хувьд шалтгаан болсон хүн бий юу? Бага шүү дээ. Миний одоо сайн найз оюун бол тэгээд найз байна. Битэр ч одоо хүүхд 10-11 онд ч нэг л талиг чагийнхын тоглолт мөлт үзээл тэгэл тэр үчи шоож мод гэдэг. Тэр үчи тентгийн ингээл явдаг. Тэгэл хоорондоо бас яг жинхэнэ ирчүүч үздэг л байл шүү дээ. Тэгээ би ч 26 настай спорт эхэлсэн. Тэгэл үздэг байсан битэр ч хоёулаа ер нь л жоохон юм зодон дуртай. Тэгээ надаа яг сүулт манайз маань Орсын нэг домог тамирч мэдчих Федор Имженко хүн биш чөтгөр гэл тэрний бичлэгийг надад анх үзүүлээл. Тэгэл би анх юм тулаан байд юм ээ. Мэржлийн тал. Түнсэл тулаан болон гэж мэдэхгүй зөв өөрөө л ингэ зохилцох дуртай тийм л залуу байсан. Тэгэл чөтмэ байсан. Тэгэл үзсээр байгаа би чөтмэ.
Годонд болоод байгаа юм чи болох юм байна гэж амар андуурж ороод анх ч 1 2 амар нухалсан шүү дээ. Тэгэнгүүтлэл хүн чинь нэг шартаа мэл одоо гадуур байсан гарууд ч юм л яаж шүү дээ. Нэг томроод нөхөрч яг энэ дэр гараад алуулчлаа. Тэгт нэг өөрт ямар ч юм болиё гэсэн бодол байхгүй. Заавал нэг тий. Заавал ингэдэг гэл. Тэгэл тууштай байх байдал чинь тэгээд ер нь тэгээд энэгээр юу гэж хэлэх гээд нэхэд залууд өнөр тий магадгүй ийм спорт дуртай. Гэтэ жижигхэн хор зуршилтай ч юм уу тий. Жохон ийм байдаг бол тэрнээсээ болоод зөв зүйлд өөрөө донтоод тэрэндээ тууштай байгаад бүгд нь ч боломж байгаа шүү. Тэгээд 100 яма 60 ухна гэдэг шиг энд одоо нийгэм татган байх га. Хүнтэй дээр дор орох гэдэг биш. Жинхэнэ ирчүүд бол үздэг газар нь л үзэх ёстой тий. Тэгээд тэрүүгээрээ бас аавынхаа нэрийг гарга, Монгол улсынхаа нэрийг гарга чи чадна гэдэг юм болохоор хийж чадчихвэл энд юм байгаа л бол тэгэл зөвтгүүлэх хэрэгтэй. Ер нь тууштай байхад бол айгүй чухал тий. Тууштай байх байдал ер нь хамгийн чухал зүйл шүү дээ. Тэгэхгүй нэг ганц хоёр ингээл болохгүй байнгут л гэж тэгэхээр үнд тэр бол хэзээч хүнийг тэр нөө фэйсбુક тэр постнууд яваад байдаг шүү дээ. Юм ухаж байгаа л яг эн чи яг алмаз нэрцээ. Тэгтээ болждаг тий. Тэгтээ яг зарим хүмүүсээс тэгэл яг тууштай байгаад бас тэгэл хэцүү л дээ. Тэгтээ л тууштай байвал тий. Тэгээд байхгүй гэж яах вэ? Тийм тууштай байхад бол тэгэл бууж өгөхгүй л байх хамгийн чухал тий. Одоо инхтэр бол ер нь одоо том холбооны мэрэгжлийн тамирчин болцсон хүн чи одоо годамжинд бол ер нь хүнд гар өрөхгүй шүү дээ. Мөн болохгүй шүү дээ. Тийм дэн чим үү. Гол нь тийм бодол байхгүй шүү дээ. Бодол байх. Болохгүй шүү дээ гэдэг чинь бол яг болохгүй байхгүй тий. А бодол байхгүй байх гэдэг чинь бол бүр байхгүй гэсэн үг шүү дээ. Тэр чинь бод сайхан хэрэлдэн шүү дээ. Дуугаа бол ингэж байгаад чадах. Чи битгийл гэж хэлсэн шүү дээ. Тэгээ ер нь яг битгий гэдэг зодол авьжсэн үе байгаа. Зөвхөлд хамраас цус гожил авьжсэн үе байгаа шүү дээ. Тэр нэг ууртай тийм педис хүмүүс л амар хэцүү шүү дээ. Тэгэл хотлаа л яг үнэхээр одоо нэг 5 дахь ангийн хүүхэд ингээ гарч ирээд педи гэдэг тахт би бол нэг ингээл угаасаа зодчих юм чинь 5 дахь анги. Яг тийм наад бодлоо шүү дээ тий. Энэ бацаалд гэнэс тий. Түүнээс л нэг тийм монголчууд ер нь анзаардаг ер нь ууртай байлээ ялтчих. Ер нь замын хөдөлгөөнд таарсан. Зарим залууч чинь тэгээд бүр албаар тэхээс тэг гэж юм шиг зарим нь тэгтээ. Тэр нь цөөхөн л дөө. Тэгж бас өдөн шүү дээ. Тэр хиний даалгаар чинь гэдэг. Тэгэлээ за 50. Тэртээ тэргүү тэрийг зохиол тэр тэгэл тэнгэл болно шүү дээ мэдээж. Тэр чинь өдөр шөнөгүй бид нэг юм ингээл давтаалгаа тэр зүгээр энгийн хүн дээр буух ч амар их хохирлтой байхгүй. Эцээцтэй. Тэгээ ер нь бол тэгтээ одоо жишээлбэл одоо би угаас тэгтээ зэрэг үеийг бид тэр яг яс үзүүл би угаасаа дийлнэ гэдгийг мэдчихяга тохиолдолд юм уудалцахгүй шүү дээ. Уудалцахгүй шүү дээ тий. Тийм өөрийнхөө хязгаарыг тэр хүний хязгаарыг мэдж байгаа шүү дээ бид нар. Тэгээ бид нар ч юу. Хэдэл байлаа бид нар шүү дээ. Мэн үтэл 5 авдгаар ингээ өгдөг л аалаа шүү дээ. Бишкиний мөнгө. За хоёр одоо ингээд яг Америкт байж байгаа сошиалаар бол Монголын амьдралыг харж байгаа шүү дээ. Хөндлөнгөөс харж байгаа. За ямар харагдчих. Хэцүү шүү дээ. Юу хэцүү? Гэхдээ юу харахаар л тэгэл утаа гэл жигсаал цуглаал. Тэгээ фэйсбүүкээс л харж байгаа шүү дээ. Тийм. Фэйсбүүк бол айгуу дарк шүү дээ. Тэгээд тэгэл хамаатасад найз нөхдөд ярихаар тэгэл айгуу юм ярьдаг л та. Гэтэ ер нь л хэцүү шүү дээ. Гэтэ хэцүүч байсан тэгэл одоо нэг гэтэ яг одоо угаасаа баячууд нь жоохон илүү баяжсан юм шүү тэгэл хүмүүс гэтэ баячууд нь илүү баяжсан гэдэг. Тийм шүү. Мэдгүй. Би 90 удааг үл юм л дээ. Гэтэ гадуур бол айгүй гоё машинууд амар их байна. Дандаа ямар ч G класстай. Ямар ч G класс ундаг болцсон. Ямар ч айгүй. Тийм G класс ч одоо супер кар эстэй баг л. Амар үнэтэй машинчтай тийм. Тэгэл үнний хөөргөдөл одоо яг юу юм бэ? Юу тий. Юу анх Америкт очиход Монгол мөнгөөр $1 боддог гэсэн шүү дээ. Гэхдээ дэлгүүрт ороод зүгээр нэг одоо тэр GS центр ороод зүгээр нэг ойр зургийн нэг зүгээр уух ундаа усмас аваа гарахад орж 60,000 цанг болоод байгаа юм. Явхад бол тэр чинь юу вэ? 60,000-аар бол нэрээ цөм шаанаас. Харин тэ ер нь нэг ялч үл тийм болцоо лээ. Тэнгүүд жижигэлэхээр ашиг.
Тэр нь ер нь жоохон Facebook-ийг ашиглаж жоохон тарих угаалт явагдаад байдаг юм шиг санагдсан шүү дээ. Хүн чинь өөрөө угаасаа нэг тийм шиг ингээд тийм группууд хамаарагдахыг хүсдэг цаанаас ухамсараараа тэнгуут ингээд нийт нь ингэж тийм яриад ангууд нэрээ ч ер нь тийм шүү гэж ер нь ойлгодог болцсон. Гэтэл угаасаа энэ утаа нь эхлээгүй байгаа гэхэд ийм байхад бол fuck no. За тэгвэл та хоёроос юм асууя заяа. Монголын одоо дундаж цалин ойролцоогоор хэд байгаа вэ? Буудаа. Харснаар 2 сая гэж. 2 сая маа юм уу? 2 сая биш хаа. Биш үү? Хэд вэ? 2 сая их байна. Их үү? Дундаж цалин 2-оос доош. Тэгээ сая төгрөөр Facebook-ээс л харсан юм шиг шүү дээ. За нэр хоолнд ороход 3 4-лээ хоолнд ороход 200 300 мянга тий easy тий. Одоо энийг хүмүүс үзэнгүүд ямар амар хөөрцөн мөнгө төгрөг үрдэм бэ гэж бодлоо шүү. Гүг эн чин та хоёр чин дөнгөж ирээд сарж болоогүй хүмүүс ийм ярих хэрэгтэй. Би яг хөө тэнцэн нэг доллар орж ирээд байгаа байхгүй. Гэхдээ нэг их биш шүү дээ. 1200 3000 доллар тэгэл. Вау. Зүгээр энэ төр чинь төгрөгөөр бодохоор арай чүчүүд гайг болоод байгаа. Тэгтэл юм бол амар үнэтэй болцсон. Миний бодлоор яг одоо ингээл төсвийн ажилт мажид улсын ажилчт мажид одоо ингээл бүгдийн нэрлэх юм бол миний бодлоор дундаа цалин 2 сая хүрэхгүй байгаа. Монголд. За тэгвэл арай. Тэг бээрний төрөөс арай гэж биш угаасаа хүрэхгүй. Чи бээр үзэхэд хэд вэ? Тий. Гайгүй байрал 2 сая гэж хэлж байна. Нэг яг гайгүй мөн тий. Түрээс үү? Тий. Аха. Тэгээд 2 сая. Нэг өрөө бээрээс тий. 2 өрөө бээр. Биш яг Америкаар бол нэг өрөө бээр тий. Тийм тэнгуүтэй л хараад ангууд тэгэл түрээснээс гадна тэгэл сөөхий мөнгө, тог, цахилгаан, ус, тэгээ бензин, тэг хүнс авахд л гадаад хүнс авахд л зүгээр 300 тий. Хөөх юм авахд бол тэнгуут манай монголчууд болгоод байд юм уу? Болгоод чадахгүй байд юм уу? Тэгэл хүн болгонд өртөө амьдэрдэг л гэж ярьдэн ш. Тэгэл яг эрээ тэгтээ нэрээ. За сая төгрөг авчаа билээ. За боли хэдүүлээ сая 500-гээ бодох юм бол баг л газрын хөрсөн дээрээ буун шүү тий. Тий сая 500 тэгсээ тэрнээс чинь нэг татвар нэмийн даатгал энэ төлөн заяа. За гар дээр нэг сая 200 бол маш их хүн авч байгаа шүү. Нэг сая хүн бол авч байгаа. Харин хоёрын төлгөө хаосоохгүй тий. Хүн бүр л өртөө байгаа тэгтээрс тий. Хэдийн өрөндөө өгөөд хэдийн яаж амьдрах вэ? Тэгээ ингээд би гайхаад байгаа заа. За ойролцоогоор нэг 3 сая 500 хүн амтай л гэж бодоход нэг сая 500 нь бол за боли баг 2 сая шүү нэг сая 500-гийн орлоготой байгаа шүү. Цалин авч байгаа хүмүүстэй. За юу ч яах угаасаа тийм байгаа бах тий. Наад мөнгө чинь тэгтээ зүгээр за Америктэй харьцуулаад байх наашин тий. Тэгтэл тэн чи ер нь зүгээр баруун улстай харьцуулъя. За барууны улсууд зүгээр за юу гэдэг Uber такси ихэд өдөрт $500 бол хийчихдээ шүү дээ. Shit 500? Тий. За яг за болиё. Болиох нь 300 хагасанд нэг 500 дээшээ гаргана зүй. Болиоход 300 бол easy. 300 сая төгрөг гэсэн. 5 хагасанд 500 бол бат хийх юм байна шүү дээ. 500 бол явхад бол бат хий. Доллар. Бат хий. Би Uber хийж үзэж яхад би 7 хоногт 2800 хийжсэн. За тэгэхээр чи хэдий? 10 сая юу баг? 2 сая 800 тий баг 10 сая төгрөг. 7 хоногт тий. Тэгэхээр ер нь бол нэг монголчуудад тэнд нэг яг хөө тэглээгээд тэнд амар баян амьдраад байгаа юм байхгүй л тий. Гэхдээ яг тэр Uber яг хөө их үедээ их мөнгө өгөөд ингээд тодлаа. Ер нь $10,000 бол хамгийн бага да. 7 хоногт уу? Биш. Сарынх бол бас тийм сард уу? Тий. Аггүй шүү дээ. Сард. Яг гоо тэгшин тэгэл нэг боломжийг ашиглаж байгаа юм да тий. Тийм сард нэг дундчаар Америкт л нэг 4 мянган доллар бол одоо бол юмны үн өссөн 3 мянган доллар хийхгүй бол угаасаа хэцүү л дээ. Тийм бээр чин тэнцээ бээр сард бол бээр чин зам Шикагод гэхэд л 2 мянган бол байгаа шүү дээ. Easy. Ганц бие хүн бол яг 1000 хэдэн зуут байгаа юм уу тий ганц бие хүн. Тийм сард бол 1000 хэдэн зуут төлөх гэсэн шүү дээ. 1500 ч юм уу. 1000 нэг өрөө бээр 1500 л болсон. Аа. Подкаст рүүмийн хамтрагчаар IAM Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Цахилгаан автомашины шин түвшин нэг зэнгээрээ 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи, дээд зэрэглэлийн 5 дух амун хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн IAM Motors Mongolia EMC пэйжуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Тэгээ харин бодонгууд чинь одоо бараг 2 сая 3 сая 500 хүний 2 саяын тим орлоготой байнгут энд ер нь бизнес хийгээд бизнесийг нь хөдөлтөж авах хүн байхгүй болчиход байгаа шүү дээ. Тэгдэг бол. Нэг бүтээгдэхүүн зарлаа гэхэд одоо тэрийг яг тэггүй.
тиймхүү байдалтай байгаад ер нь жоохон байгаа. Тэгэхээр та яадаг болохоор яг хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд яг ямар харагдаад байгаа юм бол зүгээр сонирхолтой санагдахгүй. Энэ чинь албаар л гэж боддоо шүү дээ. Албаар яг хятад орс нугасаа албаар ингээл за эдрийг хоёр хөдөлгөхгүй хоосоо болохгүй. Тэгээд яг ингээ өлсчүүл бүгдээрээ босоод ингээ бөө юм болно шүү дээ. Тэгэхээр өлсөхгүй гэхдээ баяжуулахгүй ингээл дунд нь өртөө ингээл албаар л ингэж байгаа. Миний бодлоор ихтэй тэр үе өнгөрцөн баха. Тэр тийм үе байсан. Одоо яг социализм. Одоо ч гэсэн гэхдээ яг би тийг сонссон шүү дээ. Одоо бол яг Монгол хүнээ л идэж байгаа байх миний бодлоо. Тэд нар яг Монгол одоо бас тий. Хүчм хүний нөгөө одоо нөгөө бодол нөлөөлдөг гэдэг шиг тэгэл мэрсэр ингээл тэр дээр байгаа хүмүүс за тийм тий. За би мэдэхгүй л тий. Гэхдээ тэгээд тэгтлээ их шуналтай юм уу тий. Болин шүү дээ. Сая ихтэй тамир аим миний бодлоор бол аим гоё тэр нэг баян хүмүүс нь улан баян болоод гэдэг чинь л яг л байгаа тийм тий. Ер нь дэлхийд даяар л баян хүмүүс илүү баян болол ядуу нь илүү ядуу болж байгаа. Гэтэ тэгээд яг албаар л за одоо комон за нэг сая 2 сая доллар болчих болин нэстэй тэгэхгүй тэгээд гэхдээ яг тэгэл тэрийг болчул тэр хүмүүс нь өөрсдөө нөгөө бусад хүмүүстэй идүүлээд илүү ялан унах гэдэг юм шүү баг. Мэдгүй мэдгүй л дээ тийм юм шүү дээ. Албаарлах заавал утаанд ингэж байлгаал тий. Болиг л болчих штэ. Боли яг бөөнөрөө болиг л тэгчүүл нэг сайхан сэтгэлтэй юм л болчих штэ. Тэгтэл болохгүй. Наа жоохон байхад л утаатай байсан. 10 жил байхад утаатай байсан. Тэгэл одоо яваад ирсэн бүр бэлэр утаатай л. Илүү сайхан амьдарч болно гэдэг нь бөөнөрөө мэдчихвэл бараг тэгээд системийн нэвдэ хийчих юм болоо тий. Тэг болохыг мэдж байгаа. Тэгээд янз бүрийн юм хориглоод байгаа чи бас тэр штэ. Эм чи ингээд нийгэмдээ ингээд мансуурцсан явж байгаа байхгүй бас. Жохон тий. Юм өнцгөөс харуулах. Тийм дээр үе тэр Вьетнамын дайман тэр хүмүүс жигсаад ингээд явж исэн хүмүүс нь хиппи хүмүүс штэ. Тэд нар ингээд дайныг болиулсан байхгүй. Тэд нар чинь одоо юу гэдэг юм уу зөв шат гэж юм тэгэхээр. Яг тэглээгээ тэрийг би нэг зөв гээгүй. Гэхдээ яг ингээд хүмүүс нийгэмдээ мансуураад үр шир хамаг юмдаа ажилдаа ингээд яг ингээд мансуурцсан яваад идэх байхгүй. Тэгэл өөр бодох юм байхгүй стресстэй дандаа ингээд стресстэй тэгэл яг өвс татаад ухаантай болохгүй. Гэхдээ өвс татангууд заа ингээд өөрийгөө нэг жоохон нийгмээсээ гараад харж байгаа байхгүй. Ер нь писта юу вэ писта гэл. Хэрвээ бүгдээрээ юу вэ писта болчихвол босч штэ. Тэнгүү тэгэл архиа уугаад зүгээр мансуураад хор тавдраа тусаа байж утаанда пистандраа гэл. Тэгэл бид нар чимээгүй ингээл хор тавдраа тусаад байжхан тэднэрт ашигтай л. Ийм олон G класс унаад гой байранд амьдарч болоод байгаа юм бол тэр хүмүүс тэдэр шиг бусад хүмүүс бас яг үүндээ Монголын нөхцөл байдалд сайхан амьдрах боломжтой л гэж би боддог хувьдаа бол. Тэнгүүт гэтээ бас хэцүү шүү дээ. Гэтээ одоо яг арай ялгаа. Ингүүл биш үү те. Одоо бидний ярьж байгаа шиг ийм хэцүү нийгэм бүрэлдэжээд байхад яг мөнчгөрөөрөө чин шударгаар бизнесээ хийгээд амжилттай явж байгаа хүмүүсийг бол респект тийм үү. Йоо би бол бүр тэднэрт үнэхээр респект өгмөр байдаг аахгүй. Монголын нийгэмдэр бол үнэхээр өрсөлдөж гарч ирнэ гэдэг бол бас. Тийм. Яник дарга маргатай жоохон шахахгүй бол тэгэл хэцүү шүү. Тэгтээ даргагүй ч гэсэндээ гарч ирж байгаа залуучууд бас байгаа шүү. Одоо манай Кулки гэсэн ингүй шүү. Тийм. Цааш ингээл байрныхаа дүүнерт шийд мэд барьж өгч юм те. Тэгэл яг өөрсдийнхөө community тусалж байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй те. Тэгэл одоо гейтиг ажиллаулдаг ахчаас тэгээд хамтарч ажилладаг. Тийм. Цааш нь бас хамтаа шийд мэд барьд юм байл шүү дээ те. Тэгэл бас яг ингээд бас ингэж үнэхээр тэгсэн ч гэсэн дүүнертаа ингэж үлгэр жишээ олж байгаа хүмүүсээс байдаг бэлээ яг харахад бол сайн үрийг тарьж штэ. Тий. Тэгтээ бас Монголоос молох шээ. Яг хүн бас яг хийж чадж байгаа зүйлээ тууштай хийж чадвал санжаач гэсэн өнөдр хийгээл чадчихлаа шүү. Тийм. Өнөөдөр нэг хоёрын чос сонсон байхгүй шүү. Яг нь тэгэл хоёрын чос сонсон байхгүй явчлаа. Тэгтээ ямар ч юмсан нэг юм бас залуучуудаас бас нэг муу явсан юм бол байхгүй. Бид нар бол хийж чадах юм аа яг тулсан хийгээд явахд бол болохгүй юм байхгүй хаа. Тийм шүү. Тэгтээ яг ийм нийгмээс заавал тийм 90-д онд бол жоохон байх үе санд штэ бас хоолгүй зөндөө айлын хүүхдүүд байдаг гэсэн штэ. Одоо чинь хүүхдүүд бол өсөж үзэг байх штэ. Одоо бас нэг үе бол өсөж үзэг хүүхдүүд зөндөө л баг. Сая Габи битэр нөө Непал явчаад ирсэн. Нэг Эверест гэдэг сургаар Непал гэдэг улсыг бас үзчихлээ. Тэгэнгүүт сая бослого боллоо штэ.
Непалд байхад бол яа Монголыгаа бас үнээр хайрламар санагдчихлаа шүү. Хажууд нь те. Гэтэ яг юм болгоныг муутай харьцуулж өөрсдийгөө магтах нь чаашаа. Гэхдээ ер нь бол бас биднэрт яг одоогийн байгаа хувь заяанаас илүү доор явах тийм хувь заяа бас байсан. Гэхдээ бид нар бол одоо бас давгүй. Америк ч гэсэн тийм шүү дээ. Яг хэцүү газруудаар явбал юу Монгол те чанга тийм. Шаал тэнэг биз та нар юу ч мэдхгүй бүр юу ч мэдхгүй ямар ч боловсрол манаас ядж л бүгд уншиж бичиж чаддаг ингээд тий бас арай соёлтой тий Монгол хүмүүс арай гайгүй шүү дээ ядаж цэвэрхэн хөлн дээр гიშгэд гар барьдаг соёл. Үгүй ядаж ингээд цэвэрхэн уцтай явж штэ ер нь тий тэгэхэд бол тэнцээс дарк хүмүүс зөндөг штэ байгаа тий би тэгтээ Америкчуудыг ягаад ч юм очихдаа үнэхээр лаг гэж бодсноо очсноо ямар тэнэг пистанаар байж байгаа шүү дээ шарууд бол бүр үнэхээр ухаан модоо тий бүр нэг юм 4 хан дотор бараг 40 жил байлгцсан юм шиг юм тэгэл өөрсдөө амар юм лаг юм яг дээрээс харж харцсан тэгээд тийм тий арьс өмнө үзэл бүр тэр расизм бол тэнд бүр яг юм бүр жоохон ингээд удаад ирэнгүүт бүр яг мэддэгдэг те энэ бүр энэ ямар юм гэж би бодсон. Гэтэ Америк бол үнэхээр санснаас үнэхээр муухай болсон шүү. Гэтэ тэр чинь тэгэл яг чөлөөтэй л байгаа. Тэгэл тэнцээс гой байж болно муухай ажиж байж. Хохин ш тэгэл. Одоо имлэг дуудахад амар үнэтэй. Хүний ирчлөл юм та тий. Тэгэл мөнгөтэй бол түргэнээ дуудаад имчлүүл мөнгөгүй бол түргэмж дуудаж чадахгүй шүү дээ. 911 гэх 911 дууддаггүй шүү дээ. чи хэдэн доллар үлээ дуудаж юу? Дуудаад нэг яваад шархны лент наалгаа ирэх $1000 болно шүү дээ. 8 болно шүү. Имлэгийн машин галын биш. Би 20 болсон шүү дээ. 20,000 доллар уу? What the fuck юун дээр? Би яг нэг ухаалдаж унаад имлэг твцсэн байхгүй. 3 хоног. За. Тэгэхэд $20,000. 70 сая төгрөг. Тий. 70 сая төгрөгийн ухаалттай тий. Тэнгүүч би нэг homeless бачка тэнцээ ингээ өөх гээд өвтөж байгаа юм шиг санагдаад юм уу дуудаад өгсөхгүй. Тэгээ их сэрчээд өстэй над руу уурлаад. Чи тэгээ баг төлбөрийн төлсөн юм уу? Гүү би өгтөлчихсэн. Тийм. Яг мөрчдөг л та хүмүүс. Тэр бол тийм юм билээ шүү. Яг тулаанд ороод энэ гарыг хуглаад яг хадуулах үед чинь зүгээр очиж яг нэг гимтэл тэр нэг анхны тусламж үзүүлдэг шиг л нэг зүгээр хальт гипс төлөөл боолгоход $4,500. Манай Монголд бол тийхгүй шүү дээ. Тэгшилж өгөөд хэвтүүлээд нийгэмд юугаад эрүүл мэндийн дадлаа төлсөн бол 100,000 төгрөг өгөөл сайхан болол гараад. Тэр талаараа Монгол бол бест шүү дээ. Бест нь шашин гоё шүү дээ. Тийм. Үнэхээр тий. Тэнд бол тэгэл зарим газар цагдаа ч ирдэггүй шүү дээ. Үндэ. Эдний гэрт нэг хүн орж ирээд цагдаа дуудсан гэж байна. Тэгээд ирээг хоёр залгаад 2 удаа дуудаа ирээг үзээ цагдаа. Тэгээ яг Америкийн иргэн хүн байсан болохоор би өөрөө зогч иргэндээ ч хамаагүй. Чи ер нь тэр хүний хамаагүй зүгээр цагдаад ирэхгүй байхгүй. Чадаагүй байхгүй. Ягаад гэвэл би өөрөө хэрэгт унчих үедээ гэж өөрөө бас бодсон. Чи зодж болох л байсан. Тийм болох л байсан л гэхдээ яг тэгээгүй. Тэр хүн яагаад орж ирсэн юм? Зүгээр согтоо. Согтоо гэрлүүн орж ирсэн. Эн чинь миний гэр гэлдэгсэн байхгүй. Тэгээд цагдаа дуудаа гарахгүй 200 цагдаа дуудаа гарахгүй. Энд бол цагдаа дуудаа гайг ирчихлэх тий. Түгжирчихгүй болоо. Түгжирчихгүй бол ирнэ. Монголын цагдаа төргийн төчөрх удаан тэгэл түгжирдэг штэ чаавас тий. Би бол тэрийг ойлгоод юм. Одоо тий үнэхээр хэцүү. Яг ингээл хүний амир ирсдэг чинь ихэд л хойно ялчгүй түгжирч байгаа тий. Тэр мэрийг харах бас жоохон хэцүү шүү. Тий зам тавьж өгөхгүй зөө. Гэхдээ зам тавьж өгөх үнэхээр бас боломжгүй болчт юм аа. Гэхдээ зарим хүн бол угаасаа боломж нь байсаар байтал тавьж өгөхгүй хүмүүсээс байна. Би харсан. За тэгэнгүүт за окей одоо залуу хүмүүс байна те хурж ирээд тэгэл одоо юу гэдэм байгаа те манай аав ээж нар шиг те ингээд аав ээж нарын үе шиг амар юм мангар олон жил 10 жил солонгост байж байгаад ч юм уу ирж байгаа төгсчөөд ирж байгаа биш шүү дээ та хоёр ч яг ийд залуу бүтээдэг насн дээр ирэнгүүтлээ ингээ харангууд Монголын нийгмээс юу илүү гоё гэрэлтэй гэгтэй харагдаж байна гэвэл тий яг ирээд бол амар удааг байна. Юу ч хаа. Гэтэ яг нэг анзаарагдан да хүнд тий энд айгүй гоё юм зүгээр л уур амьсгал зүгээр ингээл яг гэртээ байгаа юм шиг л угаасаа гэртээ л ирж байгаа юм чи. Яг унсан газар угаасаа басан дээр ирсэн тэгэл. Тэр талаараа л айгүй гоё юм.
Тэгээ уусаа миний газар. Тэнд угаасаа нэг юм хүний дотор миний газар биш шүү дээ яг үүнд. Тэгэл нэг цагаан баач гээл. Би сүүлд яг ирэхэд яг тийм бодсохгүй. Нэг амар сонь цагтаа ирснээ над руу амар том орон гэл. Надаас амар илүү биз ташиг яриад тий. Наа би тэгвэл харчив биз тань би өөрөө харчив гэл. Тэгэл харсан л та. Төгөлдөрт юу н гоё санагдсан бэ? Гэрэлтэй гэгээтэй тий. Ирээдүл гэж хэлмээр байна. Ирээдүй. Окей. Ягаад гэхээр яга болохгүй гэж. Угаасаа тэгэл яг бид нар ингэж доотлихоо дүүнерт ялангуяа одоо ингээл 6 жил амар хурд өнгөрч байгаа шүү дээ. Тэгэхэд Улаанбаатар болохгүй байх гэж гаднаас хараад байгаа ч гэсэн ирээд тарахад амар өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Гоёор тий. Тэнгүүт ирээдүй бас илүү гоё байх боломжтой л байгаа хэрэг тий. Ер нь бол айгүй их тоглолт болол байнга хүмүүс тоглолт үзэн шоуд бол парад бол айгүй гоё л байгаа юм шүү. Нэ. Тий. Тэнгүүт тэгэл дүүнерт бас тий зөв үлгэр дуурайл өгөөд ингээд хичээцгээе нэг нэгнтэй ингээд муудалцах биш ингээд нэгнтэй ингээд хайрлцгаа нэг хоёрын хооронд нэг мөрлөлцөх төдий зүйлээс болж хоорондоо зодтолтгоо болоод те зөөр ингээд гар бариад ингээд бид нар ч бас те цөөхүүлээ штэ. Тийм болохоор тэгээд эцсийн үр дүнд бид нар Монгол ахын дүүс хоорондоо тэгэл нэг өвд эцтэй хүмүүс. Тийм болохоор тэгэл илүү сайн сайхны төлөөл хичээж байгаа хүмүүс штэ. Тийм болохоор ингээд муудалцгаасаа л ингээд сайхан ингээд ойлголт нэгнтэйгээ ойлголцоод ийм байх нь илүү дээрээ тэгжиж бид нар илүү хол зам очноо хол газар очноо гэдгийг л тэр л чухал гэж бодож байгаа байхгүй тий. Одоо ингээл бид нар бүгдээрээ л олон нийтийн ажил хийж байгаа хүмүүс. Одоо бидний хийж байгаа амиг олон нийт үздэг л ажил хийж байгаа хүмүүс ахгүй үү те бид нар олон нийт танил биш шүү. Олон нийтийн ажил хийж байгаа гэж ойлгож болно те. Жишээлбэл инхтүрийн тулааныг жишээл монголчуудаа яриад одоо үзэж байгаа. Та хоёрын уран бүтээлийг бүгд л үзэж байгаа. Угаасаа бид нар олон нийтэд зориулж угаасаа ажиллаа хийж байгаа хүмүүс ахгүй те. Тэнгүүд магадгүй одоо нөгөө нэг юм өмнө болвол те нэг ингэдэг ус шүү дээ. Энэ писта явж юм авч ийн гэлдэг. Тэ энэ хандлага ер нь та хэд тэр анзаарэгдэж байна. Ер нь одоо инхтер дээр жишээл за окей ирсэн үнээс нэг класс аваад ингэ авч те. Бэ тамир явж шүү дээ. Гой хүлээж авч байна уу? Үгүй дандаа л гоё хүлээж авч байгаа тий. Дандаа би нэг муухай юм бол хараагүй. Бурхан минь тий. Муухай юм битээ. Түүнээс гэхдээ муухай юм даа. Ер нь бол айгүй бүгдээрээ л айгүй гоё хүлээж авч байгаа. Илүү одоо зураг авахулж идэх юм уу тэгэл би хичээл тэгэл. Айгүй бүгдээрээ л гоё айгүй гоё хүлээж авч байгаа. Адилхан. Тэг ялах юм шүү дээ. Энэ житмэнийг чи яах вэ? Ер нь гоё л байдаг дөө. Хүмүүстэй тэгээд өөрөө ямар тийм нийгэмд бас тийм нэг буруу үлгэр дуурайл үзүүл яваад байгаа шүү. Гэдэг утгаараа ч гэсэн бас энэ контентментүүдийг ихлүүлсэн шүү дээ. Наад ч маслаад байгаа шүү дээ. Зөв үлгэр дуурайл үгүй те зөвхөн бас зодтолдог биш. Бас залуучууд бас зөв үлгэр дуурайл үзүүлээ. Урлаг спорт гэж юусэн нийгмийн соён гэрхлэх гэж л те гэдэг утгаараа бас тэгээд гар бие бас давхар оролцоол яваад байгаа. Ер нь цаашаа үргэлжлүүлнэ. Тэр утгаараа ч гэсэн хүмүүс аягүй дэмжээл сайхан л байдаг. Одоогор бол тийм нэг муу сөрөг юм бол ерөөсөн мэдээгүй л чинь. Тийм манайс л харцсангүй ер нь аягүй сөрөг юм байхгүй тийм. Гэтэ гоё амжилт хүсэж чинь те хүмүүс. Одоо жишээл би одоо ингээ подкастаа 80 идэх дугаар хийж яваад бас маа үзэгч байна л та тодорхой хэмжээнд. Тэгэл ингээл гадуур дотор яваад маа яг подкастыг маань үздэг те хүмүүс ингээд аягүй амжилт хүсдэг аахгүй юм. Тэгээ ер нь одоо бол жишээл тарлаж байгаа зүйлээс хамгийн гоё зүйл нь амжилт хүсэж байгаа нэг гоё идэг те. Ирээдүг ингээ сайнаар бэлэгдээд ингээ шинэ гэдэг чинь бас гоё шүү дээ. Тэрнээс амар гоё ингээд юм гоё урамшдаг те. Үнч угаасаа л урамшаар ажилт юм чинь тэгэл тэр болноос бас баярлдаг шүү маха гэж хэлэх хэрэгтэй байхаа. За тэгээд урилгын маань хүл авч хүрэлцэн ирсэн. Нөхдүүдтэй маш их баярлалаа. Тэгээд өрсөнд баярлалаа. Тэгээд сайхан ярилцлаа. 11 сарын 8 Step Arena. Тэгээд боломжтой. Юм марцсан энийг би Blue Money-с авсан шүү. Тийм шүү. Blue Money Nike баярлаа. Blue Money Nike-тэй хамтарч ажиллаж байгаа гэсэн. Тийм. Тэгээ бас гоё ингээд бас хамтран ажилладаг байгууллагуудаа бас ялчгүй л хэрэгтэй байдаг. Тэгээ энэ маань байхгүй бол 80 хэдэн дугаар явахгүй гэдэг шиг бас ингээд бас гоё юм хийж байгаа залуучуудаа хамтарч ажиллаж бас дэмжиж байгаа хүмүүстэй бас би бол баярлалаа.
Баярлалгүй яах вэ тэр. За тэгээд сүлд нь болохоор яг одоо миний нэг юм байгаа. Тэрний үг гэхээр одоо дандаа би асуугаал тэгэл нэг одоо миний асуусан сэдвийн дагуу бид нар ярилцсан гэдэг бол жоохон шудраг бус. Тийм учраас өөр ямар нэгэн сэдвийн тухай ярилцахыг хүсэж байгаа бол тэр сэдвийн тухай бас ярилцаж болно. Одоо зочдын маань хүсэж байгаа сэдв гэх юм уу те. Тийм сэдв би Төгөө яг махан дуртай ярьж. Юу вэ? Яага мах идэх дуртай. Монгол хүн махлаа. Камерад гоё ярилцах сэдв байна. Санжаас асууж ярилцах сэдв байна. За яага подкаст хийхэр болов? Подкаст хийх санаа юу? Тийм. Би амар сонин юу шүү дээ. Амар сонин санаа нь амар сонин. Одоо ер нь бол ингээд нэг нүгөө ярихад анх ингээд одоо бидний хэрглэж байгаа энэ одоо микрофон ч гэдэм үү те. Подкаст гэдэг чи яг ийм байх хэрэгтэй байхгүй гэж би зүгээр харуулмаар байсан байхгүй. Нэр Тоор ягаад юм өөр микрофон. Тэнгүүд нэг юм одоо юу гэдэг подкаст гэдэг ч юм бол яг нэг юм аудио маш сайн дуурах хэрэгтэй те. Тэнгүүтлээ ингээд дундуур янз бүрийн рекламны тийм айтай шомтой юм явахгүй байх хэрэгтэй гэдэг. Миний сонсч ирсэн подкастууд яг өөр ингэсэн нэг тийм ийм юутэйсэн байхгүй те. Юу гэдэг лээ шаардлагатайсэн байхгүй. Тэнгүүд ийм энэ шаардлагуудыг биелүүлээгүй мөртлөө энийхээ подкаст гэж нэрлэдэг байхгүй зарим хүмүүс. Тэнгүүт л би окей за тэгвэл подкаст хийж харуулмаар санагдаа зүгээр хийсэн гэсэн чинь тэр нь надад амар таалагдсан. Хоёрдугаар дугаасаа манай компани баа. Тэгээд манай подкаст талаар угаасаа ашигын төлөө ер нь бол бус маш олон хүнд үзүүлж ийж би угаасаа өөрийнхөө компаниг нэрийг олон хүнд хоногшуулах зорилттойгоор хийсэн. Тэгээд тэгтээ дэргүй олон хүн үзээд ирэх үед спонсорууд угаасаа ороод ирт юм билээ. Тэгээ тэр утгаараа л тийм л байна. Подкаст хийнэ. Нээлттэй шүү дээ тий. Тэгээ хүн болгонд л нээлттэй. Тэгэл. Осоо тийм угс тэгээд байгаа юм шүү. Хүн болгол хийгээд байгаа юм шүү тий. За тийм байна. За тэгээд маш их баярлалаа манайхаа. Тоглолтод нь амжилтсан юм аа. Чамч ихсэн амжилт. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор тухтай чадваа манайхаа. Тэгээ ярихсан зүйлээ ярьж чадваа. Подкаст мань таалагдваа гэдэг зүйл. Гоё ярихчлээ янз. Янз. Баярлалаа санжаа. Тэнийг жоохон гисцмэс. Кэш. Тэ гоё ялгаа тий. 2-3 пивж уучлаа. Үнгүү. Анхны подкаст Анхны подкаст бас яг хамгийн топ подкастт нь орлоо тий. Өөр чавчсан баярлаа. Тий. Гоё фан байлаа тий. Окей. Манай ч гэсэн бас Санжигийн подкастт ороод амиаграад авлаа тий. Хэдэн PM аа гэдэг шиг. За. Тэгээд юу ах вэ? Үргэлжлүүлж явж явах. За тэгээд маш их баярлалаа. За зочдоо амжилт хүсье, эрүүлийн хийх хүсье. Тэгээ өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг хүсье. Чамч гэсэн. Хэлдэг. Тэгэхээр би өөртөө аягүй их юм хүсдэг шүү. Тэгээд бас тоглолтод нь бас амжилт хүсье те. Хамгийн ихний тоглолт баг. 11 сарын 8 Степерина. Тэгээд намайг урьсан те. VIP. Муха яг бичлэгэн дээр амаа сууж өдр те. VIP урьсан те. Тийм үстэй. Амар гоё фэнчин штэ би чи. Тэгээд тийм л байна да. За тэгээд олон юм байхгүй те. За. За баярлалаа манайхаа подкаст руу минь хүрээд өндөрлөж байгаа хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг Broco Genie хамт олон хамтарч ажилласан. Хамун San Miguel за тэгээ Portland тайг бүтээгдэхүүн XM хамт олон аян бид бүхэнд хамтарч ажиллаа. Ирэх дугаар эргээд уулзцгаая. Бай бай.